За сайн байцгаана уу манайхаа. Ингээ манай нүүдэл подкаст маань эхэлж байна. За бочлоо ах сайн байна уу? За сайн байна уучлах. За харж ирээ суучлаа. Тий. Шууд эхэлсэн ингээл. Тий эхэлсэн байгаа. Тий. Нэг цаг нилээн болох байцсан арай. Харин тий төгжрэн ихтэй байна уу? За сайхан намарж байна да. За сонир сайхан юу уучлах. Эхэлсэн шууд эхэлсэн. Маска тавьчихсан. Тайм уучлах. Тий. Цагч надад гэж жоохон халтсан. Сайн цагаантай ажиллаа ингээл. Цагаан сургалтнаас ирээ. Шууд нэг асуулт асуугаад эхлэмээр байна. Гүндээ багт хоёр ч ингээ Монголын номер 1 2 гэдэг хин яг нэг юм бэ? Хин нэг юм бэ? Тий. Шууд ийм асуултаар эхлэв. За ерөнхийдөө одоо энэ үзүүлэлтүүдээр л харагдана л да, шатрал статистик үзүүлэлтээр. За одоо бидний яг одооны хувьд бол За пранк байсан. За очлаа өдрийн минь. Sorry тоглосон. За та хоцорсон болохоор пранк явсан аахгүй. Тий. Хацсан зүгээр 6 хүчиж гарч байгаа тийм. Яг цагдаа ирэх гэж бүр яг хотноос ингэж наашаа ирдэж ш мааш нэг нэг цаг зогслоо. Тэгээд пранк хийн ч гэж бодоагүй сая харин гинт нөгөө бүх юм бэлэн болцсон. Юу ийх үү гэж явж байсан. Ер нь пранк чи гэж бодсон. Сая би дискут дээр энийг хэлж бат. За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэндээ намрын адаг сарын энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд хүйтний өдрөл бол ирж байна. Тэгээд хүйтний өдрөл бол яа харахгүй манай шатарчны хувьд бол маш дотн өдрөл байдаг. Яагаад гэвэл одоо яг эд одоо шатрын уралдаан тэмцээн маш их болдог одоо үе эдэг учраас бидний хувьд маш их дотн байдаг. За тэгээд энэ одоо ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бол тэмцээн уралдаан бол нэг болохгүй байна. Гэтэ удахгүй цаг сайхан болохоор одоо боломжоор тэмцээн уралдаан бол болох байхаа гэд бид бүхэн над хүлээгдэж байна. За тэгээд өнөөдрийн маань зочноор Монгол Улсын гавьяа тамирчин Дэлхийн шатрын холбооны их мастер Бачлаа ах маань хүрэлцэн ирээд байна. За тэгээд Бачлаа ахын байна. Өнөөдөр одоо мөн хоёр хөтлөгч маань дэлгэрэнгүй сайхан амжилтаас нь танилцуулнаа. За баярмаа хөтлөгчдөө баярлалаа. Тэгээд ямар ч үсэн энэ урилгыг хүлээж авсан Бачлаа ахт баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За Бачлаа ахын хувьд бол 2011 оноос хойш бол Монгол Улсын одоо номер 1 тамирчингийн жагсаалтаа одоо хүртэл хадгалж явж байгаа. Монгол Улсын маань 3 дахь шатрын одоо их мастер. За би одоо энэ дээр нэг юмыг дурдъя гэж бодсон. 2006 онд те Вишванатан гэдэг энэтхийн дэлхийн аварга байгаа. 2007 оноос 2013 оны хооронд 15 дахь дэлхийн аваргатай 6 онд тоглож байсан. За тэгээд дараагаар нь одоо яг 2013 онд Вьетнамын номер 1 тамирчин тухайн үед Ли Кван Лим би яг эд билизэн дэлхийн аварга болж исэн. Одоо яг оргил үед нь Ли Кван Лимийг хоцсон. За дараагаар одоо Монгол улстай хамгийн анхдагч болж дэлхийн цом гэж шатарчдын одоо ноён оргил юм тэмцээн байгаа. Энэ тэмцээнд бол хамгийн анх удаа оролцоод Английн 7 удаагийн аварга тий. За дэлхийн аваргатай халз тоглох эрх авах тэмцээн гэж байдаг. Энийг шатарчд кандидат тэмцээн гэж нэрлэдэг. Энэ тэмцээнд одоо Английн 7 удаагийн аварга маань нийтдээ 8 удаа тоглож ирсэн хэрэг маш одоо өндөр тий. Тухайн үед бол яг оргил үедээ дэлхийн номер 4-т бичигдчихсэн. Энэ бол Майкл Адамс гэдэг хүн байгаа. Энэ хүнтэй уртын буюу классик тоглолтыг 2 удаа цагаанаас нэг хараас нэг тэнцсэн байна. Энэ бол одоо Монголын түүхэн дэх орчин цагт бол маш өндөр үзүүлэлт амжилт үзүүлсэн. За тэгээд Алдар спорт хорооны тамирчин Эрдэнэ ресурс байж байгаа сүүл Төрийн банкны тамирчин болсон байсан. Ингээд Grand Chess Club-ийн үүсгэн байгуулагч Бачлаа ах маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд Бачлаа ахтайгаа өнөөдрийн энэ өрөг маш сайхан шатрын талаар яриа өрнүүлэхэд бид нар бэлэн болсон байна. За ингээд дахин хэлье. Подкаст маань хүрэлцэн гээд одоо цаг заваа гаргаад энэ цаг зав тааруулна гэдэг бол маш бас хүнд ажил байдаг юм байна. Тэгээд ямар ч ирсэн дахин баярлаа. баярлалаа. Надаас нь давж оролцож байгаа. За бид өөр ингээд уламжлалт явсаар одоо ингээд манайхан шүү 50 болно шүү. За амар албаа гэсэн. Уламжлалтын ёсоор ингээл түүх яриад эхэлдэг байсан бол бид өөрийн хувьд бол подкастаа тодорхой хэмжээнд хөгжил дэвшлиг бол хийгээд ярилцаад энэ удаа дээр бол бэлтгэлтэй нэлээд сайхан оролцож байгаа. За тэгээд түүх ярихаас өмнө Бачлаа ахаас 3 асуултыг асуумаар байгаа. За ингээд хамгийн ихний асуулт маань бол Монголын одоо шатрад тий байрлалын тоглолт, стратегийн чадвар
гэж шатарчид ер нь ярьдаг. Энэ чадвараараа бол та Монголын түүхэндээч тэр одоогч тэр үлгэр дуурайл болоод одоо тэргүүлж тэр стратеги чадвар Монголын түүхэнд хамгийн өндөр чадвартай гэж бол ихэнх шатарчид бас ярьдаг. Тэгэхээр стратегийн чадвар, энэ байгалийн чадвар, урт хугацаагаар харах чадвар, энэ чадварыг ер нь бол та яаж өөртөө шингээж суулгаж авсан бэ? За ерөнхийдөө бол яг тоглолтын өөрийн хэв маяг тийм ээ. Хэд нь бол өөрийн яг багасаа сурсан гараанууд, яг сонгосон гараанаас эхлээд явж байгаа. Анх бол тоглож шатар тоглож эхэлж байхдаа бол Е4 гэж тоглодог байсан цагаанаас. Тэгээд хараас болохоор Е4 Е5 ч Испани гараа тоглодог. Угаасаа ихтэй сонголтын байрлууд нь одоо Испани байрлалын тоглолтууд байсан. Тэгээд сүүлдээ 11 настагаас D4 рүү шилжиж ирсэн байдаг. D4 рүү чи 10 11 за тэр авчааг шилжиж ирсэн. Тэгэл ер нь бол 11-ээс л эхлээл D4 гараа руу шилжснээс эхлээл байрлалын тоглолт орж эхэлсэн юм шиг өөрийнхөө хөлбүүдийг нь бодоод байгаа. Тэрний өмнө бол бас ялаагүй D4 тоглоод цэцэл мөрөл хурц гараад явдаг сүхэлтэй үед бол тэгэл 11-ээс харцсангүй байрлалын тоглолт руу шилжиж идэгсэн. Тэр нь ч их зөв болсон яг өөрийнхөө хэмжээг олоод тэгээд гол нь бас бид байрлалын тоглолтоос гадна төгсгөлийг бол их дайггүй сайн тоглодог. Төгсгөлийн олон нь ер нь бол Монголд сүүлийн үед гарч ирсэн тухайн үедээ байсан бүхэл төгсгөлийн номуудыг үз дуусгасан хэд болно доо. Төгсгөлдөө сайн бол ер нь бол байрлалаар ингээд болгоорхон жоохон даваа аваад төгсгөлдөө жоохон төгсгөлөө мэдж байгаа болохоор дунд үеэсээ гарч байгаа шийдвэр гаргалтууд нь ерөнхийдөө бол илүү төхөн болоо л төгсгөлийн техник дундын техникэл байр зохиолсон тоглолтууд үзүүлээд эхэлсэн байна. Яг 11-ээс 11 настаас эхлэв. Тэгэхээр яг яаж суралцж исэн бэ? Илүү ном яг суралцж исэн гэвэл хамгийн ихэд гараанууд сонгоход бол зүгээр тухайд бол их инээдтэй байсан л да. Яг тэр үед бол одоо нэг шиг компьютер програм ном хангалттай биш байсан. Бидний чинь нэг A B C D E гэсэн 5 энциклопед байдаг байсан. Нэг 90 хэдэн оны хуучин энциклопедууд. Тэр энциклопедуудаас гараагаа харж байгаа л сонгоцсон зүгээр ерөөсөн. Өөрөө харж байгаа л яг тоглох гараагаа эргүүлж үзэж байгаа л. Ерөнхийдөө бол хараар тоглохдоо айл болох нэг тэнцүү ихтэй. Тэнцүү төр байр авчдаг гараа энэ цагаан давуу баг хөлбөртэй тийм хөлбөртэйг нь харж байгаа л. За E4-ээс Франц гайгүй мэн гэл сонгоод D4-ээс болохоор яг нэг тэгж харж байгаа л. Ер нь бол яг тухайн гараан сонголт бол энциклопедийн байрлалыг үнэлгээ харж байгаа сонгоц. Цагаан давуу ихтэй байрлал цагаанаас сонгоод хар тэнцүү хар давуутай байрлалыг хартлаасан сонгоод сонгосон. Тэр нь ч одоо тэгэл яг хараар Франц гараа цагаанаар D4-ийн нэлээдэн хөлбөрүүд D4 эсрэг бол би өөрөө янз бүрийн гараанууд нэмцөөч ерөнхийдөө нэмцөөч новын диск гэдэг тэгэл гараануудаа сонголоо одоо тэрийг харцсан байгаа тэгэл авшуудад үзээ явчих байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд энциклопедийг өөрөө ингээд үзээд тий тэр чинь мэдээж тодорхой хэмжээнд гараа сонгохын тулд хүн бол нэлээд тэр олон хувилбаруудыг үзчихээд тэр дундаас бол мэдээж яг өөртөө таалагдсанаа сонгож авч байгаа. Тий эндээс ингээд яг бачлах юм ямар одоо хөдөлмөрчтэй тэр нь харагдаж байна. Тэгээд үүнээсээ улаалаад бас нэг юу бас хэлмээр юм л да. Бачлахыг бол нөгөө хамгийн найдвартай тамирчин гэж хэлдэг шүү дээ. Ялангуяа одоо багийн тэмцээн дээр бол нэгдүгээр ширээн дээр суугаад хамгийн найдвартай тамирчин гэж үздэг. Тэгэхээр одоо энэ бүх одоо хөдөлмөрлөх чадвар за тэгээд мэдээж энэ одоо сайхан нэр тийм ээ одоо ингээд найдвартай гэдэг энэ чинь бол маш сайхан нэр гэж би бол одоо тэгж бахархаж явдаг л та бачлах хараа. Тэгэхээр энэ одоо энэ мундаг энэ чадварыг эзэмшихийн тулд та өөртөөгөө хэрхэн ажиллаж одоо ирсэн бэ? Тийм өөрөө өөртөөгөө ажиллах чадвар гэдэг. Тийм ер нь бол хөдөлмөрлөх чадрыг хөдөлгөөн авахын тулд нэлээд одоо өөртөөгөө ажиллах шаардлагууд байдаг болов гэж би хараад байна л да тийм. Тийм өөрийгөө гарч яхад бол яалтчгүй багасаа бол яг бие дагаад бас ажиллаад сурцсан ягаад чинь. Гэхдээ мэдээж шатарт бол угаасаа дуртай байсан учраас гэж байгаа. Хамгийн гол нь яг дуртай өөрийнхөө гол авиастай төлөө болоод нээсэн. Тэгээд шатраа бол бие дааж их үздэг байсан. Тухайд байсан бүхэл одоо олж байгаа номнуудыг бол үзээ суучдаг байсан. Гэртээ хичээл тарж ирээл нэг ширээн дээр шатраа урж байгаа л хичээлээ биш баг шатраа үзээ суучдаг байсан. Тэгээд олдсон бүх номуудыг ер нь үзэл явдаг. Угаасаа номд үздэг байсан бидний ч нэг компьютер байхгүй. Багш нар бол бас одоо нэг шиг гэж клуб сургалт бол олон биш байсан шүү дээ. Ер нь бол тийм дэлгэрэнгүй биш байсан. Одоо яг одоо үед бол чадвар болцож байгаа юм байдал. Тухайд бол яг л өөрийн олдсон номнуудаа өөрөө бие дааж үзсэн хамгийн зөв гэж үзээд би бол өөрөө бол тэр гарааны номнуудыг маш их үздэг байсан. Энциклопедиуд тэгээд информатор гэж үздэг. Тэрний баг бүх үргийг л үздэг байсан олдсон информаторуудаа
тэгэл Оросын хуучны номууд, ихэвчлэн Оросын номууд бол Оросынхаа номуудыг тэгэл байгаа бүх номуудаа үзээ суучдаг. Тэр бол өөрөө гол нь бид тэгэд ажиллаад сурцсан юм а. Багаасаа нэг ингээл ном хэрэгүүлэл хөлбөрүүдийн бүгдийг үзэл шатартай тэгэл тайлбаруудыг үзэл өөрөө бодоод зөв. Тэр аргыг өөртөө суулгаж өгсөн гэх юм уу даа. Энэ нөгөө нэг тийм хүмүүс чинь бас нөгөө буруу яриад байдаг төлөө нэг энэ сур бас дахин сур гэж хэлээд байдаг. Би бол ингэж үздэг. Нөгөө анх хэлэхдээ сурч сураад тэгээд дахин сур гэж хэлсэн юм. Эхлээд сураа сурчих. Тэгэх юм бол дараа нь юу гэж сурчнаа гэх. Тэгээд Бачлаахын сая ярианаас би ингэ бодлоо. Сураад сурцсан байсан юм байна. Би дагаа сурцсан байсан юм байна. Ингийн тулд хүн одоо би бол шатрандаа их дуртай байсан юм байна гэдэг дүгнэлтийг бодчих дотроо. Тэгэхээр дуртай болсон шалтгааныг та лавшруулад ярих юм бол яг анх шатарт яаж дурлж эхэлсэн? За анх шатарт дурлсан юм бол тэгэл бүр багаас эхлээл одоо ярих болох байх. Багаас за одоо анх шатар сураад хамгийн анхны амжилтууд гаргаж ирэхэд мэдээж бол шатар дуртай болж эхэлж байгаа. Ер нь бол би хамгийн анх шатар бол 5-таагаас сурч байсан. Аав ээж хоёр маань зааж өгөөд, ээж маань үүдэл зааж өгөөд, ээжтэйгээ тоглоод, аавтайгаа тоглоод гэртээ шатар тоглоо сурсан. Гэрийн нөхцлөө. Тэгээд дараа нь хамгийн анх нэг явсан сургалтын төв маань одоо хуучнаар тэр Солонго төв гэж нэг байсан. Одоо тэгэхэд сургуульд ороогүйсээр 6-7 тал байсан юм шиг. Солонго нэг модны хоёрын тийш одоо тэр Монгоны байгаль тэр хавцал юм шиг байна. Тасгалжуулагч багш нь. Сайн яг одоогийн мастер бол биш зүгээр ингийн байсан. Тийм зүгээр тэр төрийнхөө нэг багш нар байсан. Яг нэрийг сайн санахгүй байна. Хүүхдээс сууж байсан. Тэгээ тэр дүүд бол нэг жил явж ирсэн. Тэгээ анх тэр жил чинь зүгээр тоглолтог хүүхдээ очоод нэг хэдэн хүүхдүүд нэг 10-20 хүүхдүүд тоглоол байж идэг. Багштайгаа тоглоол. Тэгэхээр багшаагаа хождгоо сүүлдээ тэгээд нэг багшаагаа хожоод нэг шагнал анхныхаа шагналыг нэг авч ирсэн маань жижигхэн тэрсээ. Тэгээ шагналаа аваад тэгэхэд чинь яг тэр Монго нацаал байсан юм. Тэндээсээ шагналаа авчаад хороол ийц орж тэр аваас нэг шагналынхаа мөнгөөр гэртээ юм аваад гэрлүүгээ алхаа авчихсан. Тэр бол ер нь хамгийн бас гоё мөчүүдийн нэг байсан. Тэгээд тэндээс эхлээл ер нь хүүхд бол амтч одоо нэг шагналаас урамшууллаасаа амтшиж эхлэв дээ шүү дээ. Тийм тэгээд одоо ингээд би ер нь тоглоод явал их гоё юм байна бодсон баг. Тэгээд цааш бол мэдээж олон хэлж байгаа. Тэр хамгийн ихний амжилт бол тэр амжилтаас тэр клубийн аварга нь болсон гэдэг юм зэн дээ. Тэгээд дуртай болж эхлээд өөрөө. Яг зөв. За 3 дахь асуулт маань 2006 онд анхны олимпиад байсан уу? Анхны олимпиадад 3 дугаар эхний 2 раундаа дараалал хожигдсон. Тэ? 3 дугаар раундаа яг одоо андын одоо Монгол дэлхийн номер 1 одоо болох одоо андыг та бүхэндээ бас нэмээд тайлбарлаад өгөхөд бол 2007 оноос 13 оны хооронд дэлхийн аварга байхаас гадна 2800 гэдэг рейтингэд дэлхийд хамгийн түрүүнд хүрсэн гэж үзэгддэг. Тэгээд андтай тоглосон. Тэр тоглосон өргөөс би нэг шийдвэр гаргалтыг асуумаар байгаа. Таны ингээд өмнөх ярилцлагыг уншиж байхад бол тэн дээр бол одоо ингээд маш энгийн алдаа гаргаад хожигдсон гэдэг. Тэгэхдээ тэр гаргасан том шийдвэр гаргалт бол тамирчин хүний хувьд бол өөрөөсөө өндөр зэрэгэлтэй тамирчингийн үдээс маш хурц шийдвэр гаргасан байгаа байхгүй. За тэр байрлалыг хэдүүлээ харцгаая. Тэн дээр харчаад хэдүүлээ ярилцъя те. За тэгээд хөтлөгч маань одоо өргөө бэлтэж байгаа хооронд бас гарцсан шүү дээ. Одоо нэмж бас хэлмээр байна. 2006 онд одоо Бачлах маань тэгэхээр чинь олимпиад анх оролцсон гэж сая хэлсэн шүү дээ. Тэр бол гэхдээ Бачлах хувьд бол яг анх улсын аварга болсон жил шүү дээ. Тийм. Ер нь бол тэр тэмцээн бол миний хувьд анхны насан туршидаа болсон тэмцээн. Тэр хүртэл бол их олон боломж байсан явах гэвч тухайн үеийн нөхцөл байдал яг нэг санхүүгийн бэрхшээлээс гадаад төр тэмцээнд явж байгаагүй байдаг. Ерөнхийдөө бол энэ олимпиадын өмнө яг үнийг хэлэхэд бол өсвөрийн дэлхийн аварга 2 удаа л явсан. Өөр гадагш явж үзэг байсан. 2099 онд 2001 онд 2 удаа өсвөрийн дэлхийн аварга явсан. Өөр гадаадын ганц тэмцээнд орж үзээгүй анхны тэмцээний тэмцээн байсан. Бүр анхны тэмцээн. Тэгээд мундаг өрсөлдөгчдөд арж их таарсан тэмцээн болсон. Тийм. Тэгээд нэгдүгээр ширээн дээр шүү дээ. Монгол улсынхаа. Тийм. Бачлаахын хувьд ирэх юм бол дэлхийн топуудтай маш их таарсан. Өнөөдрийн нэг 3 жишээ бид нар авч ярина. Тэгэхээр энэ 3-аар бол хязгаарлагдахгүй эртлэн хэлээ те. Маш их топуудтай таарч тоглосон. За энэ бол би энэ үүрэг дээр 3 асуултыг асуумаар байна. За эхний асуулт. За бараг түрүүн хариулсан да нөгөө ягаад би Франц хамгаалтыг сонгосон бэ гэдэг асуултыг асуумаар байсан. Нөгөө дараа бол угаасаа яг
тухайн үед бол миний яг онгон гараал байсан. Е4 Е6 бол өөр хувилбар сүүл рүү энэ олимпиадын дараагаар Е4 Е5 яг Испаниар цуг тоглодог болж ирсэн. Энэ үед бол яг үндсэн гар байсан. Тэгээд үндсэн гараа. ерөөсөө бүх хүний эсрэг Е4 Е6 тоглодог гэсэн. Е4 Е6. Энэ олимпиадэрсэн бүр Францаар энэ эхний өргөө хождсон байсан. Хамгийн анхны олимпийн эхний өргөө, олимпиадын эхний өргөө Францаар гаргаадсан. Тэгээ 3 дахь өргө дээр яг ахиал хийж л байгаа. Бид үл энэ дээр лавлаад нэг асуулт дахиад нэмчээ. Гарри Каспаров нэг удаа та яга Франц гараа одоо тоглодгүй гэд хэлсэн чинь ингэж хариулсан байгаа байхгүй юу? Ийм үүлэрхэг тэнгэртэй адилхан ийм одоо ийм мэдрэмжийг надад өгдөг би ингээд эдэг гэд. Тэгээ та Франц гараа хамгаалаад хэлвэл юу гэж хэлмээр? Франц гараа бол маш миний бодлоор маш позицийн бас гоё байрлалаа. Бүхэл юм байгаа Франц гараа дээр. Маш хурцтай тийм тактикийн зохилтой байрлалууд байгаа. Байрлалын маш гоё тоглолттой байрлалууд байгаа. Яг үнднээрс мэдэрч чадвал маш их боломжтой нөөцтэй гараа. Тэгээ ер нь бол Францад тоглолтод томчууд яг топууд бол цөөхөн л байдаг л да. Гэхдээ яг ингээд бүр мэрэгжлийн төвшөнд хийдэг юм бол мундаг шатарч би бас. Тийм тэгэлгүй яг хоо би бол Франц гараанд бас дуртай. Надад бол эхлээд нэг юм үүлэрхэг юм шиг санагдаж байгаа. Задраад ингээд төгсгөл рүү ороод ирэхэд бол өтгөн давуу тал болдог ч юм их олон юм өнцгүүд гарч ирдэг. За миний бодлоор бол тий. За ингээд хоёр дахь асуулт. Одоо би ингээд энэ бол яг одоо та бүхэнд хэлэхэд Франц хамгаалалт за тэр дундаа бол Стеницийн хувилбар гэж бол яригддаг ингээд явж байна. За тэгээд маш сайхан хардлын хувьд бол боднуудаа гаргаад ноёны аюулгүй болгоо тэгээд миний нөгөө шавнартай хэлдэг. За тэгээд ингээд эхэлж яваад би яг энэ байрлал руу шууд орлоо. Яг энэхүү байралтай. Маш том шийдвэр гаргалтыг хийсэн. Өөрөөсөө өндөр зэрэглэлтэй тамирчингийн өөдөөс юмаа шидэх буюу одоо жишээлбэл тэргээ морьтой шидэх. Одоо материалын хувьд бол дутуу болж тоглоно гэдэг бол асар их том тийм сэтгэл зүйн болон мэдлэгийн зоримог тэгээд сэтгэл зүй, зориг тэр мэдлэгийн юм олон зүйлийн огтлцол байдаг гэж би үздэг. Тэгээд энийг бол анх шууд хүн хийхэд хэцүү байдаг. Хэд хэдэн удаа давтаж тэгээ ер нь бол ямар ч үсэн хэцүү манайхаа миний хэлэх гээд байгаа. Тэгээд энэ том тэмцээн дээр энэ том тэмцээн улсынхаа тий нэгдүгээр ширээн дээр олимпиад багийн тэмцээн тий энэ тэмцээнд одоо маш том зориг гаргаж бодоо хоёр хүнээс шийдсэн байгаа. Энэ шийдвэр гаргалтын үед та нэгдүгээр хэр удаан цаг зарцуулсан бэ? Одоо нөгөө яг суралцж байгаа тамирчдаа зориулаад одоо хэлэхэд энэ мэдээж энэ дээр бол нэлээд удаан бодсон. Яг энэ нэг бол өргө эхлэхийн өмнө чи бодчихлаасан л да яг аль хөлбөрийг хийх болоо гэд. Мэдээж бол Е4 тоглох нь бол тоглох байсан байх гэж бодчихсон. Яг уусаа анд бол Е4 тоглолт гэсэн. Тэр болгоных нь эсрэг Францын бүх хөлбөрийн тоглолт болохоор тэр болгоных нь эсрэг бол яг бэлдэж болоо амжаагүй. Амжаагүй яг өөрхөн хийгээл. Энэ бол яг л үндсэн мүүстер байрлалуудын нэг. Тэгээд Морието шидэг бол нэлээд хэдэн хөлбөр дээр бас төстэй хөлбөрүүд дээр байдаг Францын яг энэ төстэй энэ хөлбөрүүд дээр. Тэднэр дээр бол би нэлээд олон өргүүд үзчихсэн бас яг нийт гарааг бол олон хөлбөр дээр бэлдэжсэн байсан. Яг энэ дээр бол бодож байгаа. Яг тухайд бол яг энэ байрлалыг бол мэдээж үзээгүй байсан. Хүлгээ нэлээд удаан бодсон шийдвэр гаргах гэж бол яг инженеэр бол зүгээр хөллөө тоглоё гэхээр зэрэг тэр синемийн тэмээг яаж гаргах вэ гэсэн жоохон асуудал байсан. Би бол эхлээд бол өөр нэг хөлбөр бодож байсан. Шитгэхийн өмнө бэр заадлоо гэдэг B5 ч юм уу B6 гэж тэмээгээ гаргая гэж. За сүүлд бодох нь тэр хөлбөр нь илүү дээр байсан. Илүү дээр байсан. Тэгээ бэр заадлоо жоохон мэдэхгүй нүдл шиг санагдаад хийгээгүй юм. Ухарсан тэгээд нүдлалдж байгаа юм шиг. Гэхдээ бол бэр заадлаа энэ байрал дээр болох байж бол хамгийн ажлын юм тий. Айл сэлгээ хийж чадахгүй. Сэлгүүлээтэй байдаг гэдэг. Сэлгүүлээтэй байдаг гэдэг байна. Тэгэхээр айлчаад яг яаж тэмээ ягөргөл бас ядаа байдчихнаас. Тийм. Одоо жишээлбэл та үзүүлэхэд сэлгээ ихэд энэ сул байгаа тий. За тэмээ яг яханаас их сонирхолтой. Яг тэмээ B2 гэдэг юм аа тэгэл нэг нүүл. Тийм бол асуудал. Асуултаа бас эсрэг талаа нэг шийдэж үзэх байсан байна. Тэгээд тоглох боломж бол байсан. Тэгээд бодож байгаа. За ер нь Е5 шүлээ бол иймэрхүү байрлалуудаар байдаг да гэд нэлээд хэдэн хөлбөр тоосон. Тэгээд болохоор юм шиг харагдаад шийдсэн байгаа. Гэхдээ анд бол маш зөөр нь хийгээд ямар ч надад бол сөрөг тоглолт гаргаж өгөөг болсон байна. Тэр өргөний өмнө бол сэтгэл зүйн байдал бол тухайд бол мэдээж анх удаага дэлхий аврахтаа тэгээд дээр миний чансаагаас 500-аар илүүсэн хэг тоглолт. Яг бүр яг 500 поинтын зөрөөтэй өндөр тоглолт бол
Мэдээж тухайд бол эхний 2 өрөг би 2 их мастрыг очсон байсан. 2600-аар нэг нь 2500-аар 2 их мастрыг очсон. Тэгэхээр өөртөө итгэл бол маш сайн суудсан байсан. Амтай бол хэмжээсэн бол эндхийн багаас суусан бол үзнэ гэсэн бодолтой орж байгаа. Мэдээж өөртөө итгэлтэй. Тэгээд бид нар бол тухайд яг Олимпиадын өмнө ярьж байгаа чинь 6 хүнтэй тухайд бол Олимпиад чинь 6 хүнтэй байсан. 2 замэнтай. Анд бол өнжих байх гэж бодож байсан. Билээж ихний 2 өрөг тоглоогүй байсан юм бас. Ихний 2 өрөг дандаа унжсан байна. Унжсан. Хари Кришна тоглож байсан. Тэн Шашкран тоглож байсан. Анд бол суугаагүй байж за өнөөдөр ч өнжих байхдаа ямар ч Хари Кришна юм Шашкраны нэгтэл тоглох гэж бодож байсан чи гинт орсон ч аанд гээд үзсэн. Анд нэрээ өгсөн. Тэгээд тэр бол бас ихний шок болж байгаа. Андтай тоглоно гэж бод ерөөсө бодоочгүй байсан. Нөгөө хоёрын нэг нь суугах гэж бодчихсон. Тэгээд андтай таарцны дараа бол бас их мэдээж их гоё байгаа. Тухайн дэлхийн номер 1 шидарчин таарад тоглоно гэдэг бол залуу шидарчнууд бол олдох боломжтой. Тэгээд бол хийдгээ хийгээл зоригтой үзэл гэж бодсон. Ер нь бол шийдвэр бол ихэндээ. Тэгэл яг хөлөгтөр боломж тим ситуац үүссэн. Тэгэл яг зоригтойгоор хийсэн. Ашиглаад үзсэн. Эндээс надад нэг өгүүлбэрс үнэхээр таалагдаж байна. Хүн ямар ч нөхцөл байдал одоо сэтгэл зүй зүйл байхгүйгээр хийдгээ хийнэ гэдэг энэ үг бол одоо сурч авмаар үг байна. За 3 дахь асуулт руу та ер нь бол өөрөө нэлээд орчлоо. 3 дахь асуулт маань нөгөө дэлхийн номер 1 хүнтэй тоглох өмнөх ба дараах сэтгэл зүйг асуух гэсэн. Та өмнөхийг сая нэлээд ярьчлаа. Дараах сэтгэл зүйн хувьд одоо нөгөө нэг Монголдоо ирээд нэг тэмцээнд дуусаад Олимпиад дуусаад Монголдоо ирсэн дараа би ч нэр амттай тоглолцсон шүү дээ гэдэг тэр дараах мэдрэмж хэр их ихтгэл зориг өгчээсэн бэ. Мэдээж маш хурдан болсон дараагийн тэмцээнд бол яг залуу одоо анхныхаа олон улсын тэмцээнд дэлхийн аврагтад тоглосон гэдгийг бол тэгээд энэ өрөг дээр бол яг тоглоод эхлэхэд хүртэл бол гоё байсан л да. Ингээл өөдөөс нь хараад суух момент хүртэл хамгийн гол нь чинь дэлхийн хамгийн том тэмцээн тэгээд битүү сурвалжлагч нар ирсэн. Анх чинь эхний 2 өдөр ирээгүй. Яг тэр өдөр л ирж ирсэн Олимпиадаар. Тэгээд битүү хүн шатсан. Тэгээд яг тэнд донд ингээд суугаад байгаа юм тэгээд өөрөө маш гоё тийм. Яа уураа шатарч хүмүүс юм бол шааруулсан босч юм да. Тэрээс тэгээд ингээд сууж өөдөөс ам дээр битүү тойрцсон бид зураг дараад бид эхний 10 минут бол битүү зургийн спич ярьж байсан. Тэгээд тиймэрхүү нөхцөл тоглож байгаа. Тэгээд яг дараа нүгэд эхний эднүүдэд хийгээд эхлэхэд бол арай жоохон тайвширсан. Эхлээд бол маш их сэтгэл хөдлөлтөд тоглож ирсэн. Сүүлдээ арай багаар тайвшраад тэгээд өргөмөж гэсэн дундын сайн шидэний дараалал хурдан туссан даа. За дараа нь бол мэдээж маш гоё. Тэднээс эргээд ирээд өөрөө бодож байгаа. Тэгээд хүмүүс бас ярихад хүртэл бол их гоё. Тэгээд аав ээж нартай ах эх нартай ч амттай тоглолоо зураг үзүүлээд ярихад чинь шатар мэдгүй хүн хүртэл их гой сонсогдож байгаа тэр бол. Тийм, тэгээ дэлхийн номер 1 хүн шүү юу. Одоо супер гэсэн шүү дээ. 2800 гаруй рейтингтэй гэдэг чи одоо. За ингээд манай подкаст маань нэг иймэрхүү уур амьсгалтай чааштай эхэлдэг болно да. За тэгээд одоо ингээд уламжлалт ёсоор таны түүх рүү хэдүүлээ орцгоё. Анхны багш хэн байсан бэ? Тэгээд би ярилцлагыг сонсож байхад бол аав нь зааж исэн гэд тэгжсэн. Тэгээд ингээд та дасгалжуулагч те ингээд шатрын замал түүхийнхэн талаар дэлгэрэнгүй яриад өгвөл. Анх одоо 5 настайгаас 4 настай гэсэн. 5 настайгаас гэртээ яг шатраа заалгаж сурсан. Ээжээр яг нүүдлүүдийг бол ээжээр заалгасан. Тэгээд аав ээжээртэй тоглоод тэгээд хоёуланг эхлээд хождгоо байж байгаа хоёуланг хождог болоо. За тэгээд дараа нь ямар ч байсан тэмцээнд дугууланд явуулъя гэдэг нэг бол эхний төр дугуулан бол түрүүнээсэн солон төр. Тэгээд удаан яваагүй хаад нэг хичээл 7-д нэгдүгээр ангид орсон гэнэ 6-д нэг жил яваад тэндээс тэгээд болсон. Тэгээд дараагийн аль бие усны хамгийн эхний дугуулан секц хэм бол хоршоол нийгэмлэг гэж тухайд байсан. Одоо яг урт цагааны тэндээсэн хоршоол нийгэмлэг гэж. За хоршоол нийгэмлэгт бол 9 настайдаа 9 8 настайдаа очиж нэмдорж багштар очиж анхныхаа яг одоо онлайн багш юм уу багштар очиж байсан байна. Одоо хоршоол нийгэмлэг дээр нилээд 8 9 10 таад байж байгаад дараагаар нь бол 11-тэй тий одоо хүртэл хамт байгаа гавьяа тасгалжуулагчтай Монгол улсын гавьяа тасгалжуулж жирж зүрэн багштайгаа өнөөдрийг хүртэл бол хамтран ажиллаад явж байна тий. Энэ нь бол 20 жил 20 гаруй жил жиг багштайгаа зөв ингээд хичээлээд ерөнхий зөвлөгөөг аваад явдаг. За тамирчны яг одоо
Замнал гэх юм бол одоо тэгээд 5 настайгаас тэмцээнд сураад эхэлсэн. Эхний тэмцээн бол мэдээж хүүхэд бол тухайд бол хотын авраг, улсын авраг, цод ургал байсан. Тэр тэмцээнд бол ороод явж эхэлсэн байгаа. Эхний нэг хэдэн жил ерөнхийдөө бол 7-8 наснд бол цодгоруудаа бол оролцоод тоглоод явж ирсэн байдаг. 9 настайгаас медалийн давцар бол өсөж эхэлсэн гэсэн. За тэгэхээр Туслах анх одоо хэдэн настайгаас одоо насан туршидын тэмцээнд одоо оролцож эхэлсэн бэ тий? Тэгээ насан туршидын одоо тэр үеийн улсын авраг шалруулах тэмцээн одоо ямар хэв маягаар явагддаг байсан? Таныг яг оролцож одоо явж явах үед тий? Тэгээд хэрхэн амжилт үзүүлсэн? Тэгээд анх одоо яг Монголдоо бас ингээд мэдээж сая ингээд олимпиадад одоо анхны том дэлхийн хэмжээний тийм том тэмцээнд одоо оролцсон тухайгаа бол бид хэдээрлээ. Тэгэхээр одоо Монголдоо бас ингээд яг насан туршидын тэмцээнд анх ингээд ороход бол сэтгэл зүйн хувьд одоо бас ямар бэлтгэлтэй хэрхэн байсан бэ? Тийм. Харин одоо нөө өсвөрөөсөө бид нар ч юм бол харцсангуугаар нэлийн ширэн өрсөлдөөн донд гараад ирсэн. 11 за нэг 12 3 одоо бол тухайн шилдэгүүдтэй бол аавн үзэлцээд эхэлсэн байдаг. 14-т гэсэн юм байна. Өсвөрийн тэмцээн бол манай насанд бол маш их өрсөлдөөнтэй гэж хэлж байна. Тийм. Та яг нэг өсвөрийн тамирчдаас дурдах юм бол одоо 10 хүртэл насанд бол манай насанд бол хамгийн том өрсөлдөгч бол Гүнбаяр байсан. Яг 10 хүртэл наснд бол одоо улсын баг 3 удаагийн авраг болцсон байсан. Яг насанд бол босоо бас яг 10 хүртэл наснд. Тэр бол 10 хүртэл наснд бол Гүнбаярд бол номер 1 байж байгаа. Сүүлдээ 11-ээс эхлээд бол би бол яг өсвөрийнхөө яг өөрийнхөө ангилалтаа бол яг номер 1 болоод ирсэн гэсэн 11-ээс. Тухайн үед нэг 9 настайд анх улсын аврагаар тоглож исэн сүүлийн чөлөө нэг шийдвэрлэх хөрөг байдیں۔ Гүнбаяртай дараан дээр маш амархан очижсэн. Нэлээд шийдвэрлэхээр нэгдүгээр шин дээр. Тийм тэр бол бас одоо хүртэл санаж идэг тусгалтай өргүүд юм. Нэлээд гарааны өрхөнд ч юм ороод хож боломжтой байрлаас тэтгэх нөгөө ажигдчихсэн. Тэгээд медаль алдчихсан. 9 настайд. Бидний хооронд бол нөгөө хин эдгээр маань болохоор доодноос олчдаг. Манай гүндаваад мөнх галтай бол би нэг ороод нэг салаад Гүнбаяртай нэг нийлээд нэг салдаг, мөнх галтай нэг нийлээд нэг салдаг тийм. Яг надтай жицүү нэг ингээд 87 оныхнаас болохоор бэдгүй байсан байна. Хүчтэй өрсөлдөж гэх юм уу. Нэг бол нэг дэшээ нэг бол нэг доош. Тэр хэд маань их нэлээ өрсөлдөөнтэй тамирчтай байсан. Одоо бүгдээр л мастеруд болсон. Тэгээд таны анхны цол спортын мастер хэдэн настайдаа байсан бэ? Спортын мастрыг бол би 2001 онд 14 настайдаа авсан. 14 настайдаа. Тухайд бол нэлээд залуудаа орж ирсэн. Тэг хамгийн залуу байсан уу? Хамгийн залуу гэж яг тухайд бидний үед бол спортын мастер бол маш чангалцал байсан. Чанга тийм. Мэдгээр бол хичнээн баал категори биелүүлэх ёстой, хагас шигшээ дөрвөлээд шигшээ эхний 5 диплом медаль ирээд дөргөн гээл одооныхоос бол нэлээд чанга байсан. Бараг одоо миний ялгаж байгаа фиде мастер дээр нь дөхөрч бол байсан гэж болно шүү. Тухайн Монголын бас нэлийн ихэнх шилдэг тамирчид чи ихэнх нь спорт мастер шүү дээ. Ерөөсөө улсын аврагын ихний 3-т оруулсан. Тэгээд 2014 онд болохоор насан туршидын хагас шигшээ тэмцээндээ төрүүлээд тэгээд шигшээ тэмцээнд анх удаа шигшээ тэмцээнд анх удаа тоглож байгаа 14-т. За. Тэгээд шигшээ тэмцээнд тухайд 2001 онд чинь 32 он Швейцар системээр анх удаа зөвлөсөн. Яг тэр зөвхөснөө сайн мэдэхгүй. Уул нь дандаа 16 оны тунд төлөөр болдог бол 2001 онд ганц удаа их Швейцар системээр ихтэн бол 32 онд тоглосон байдаг. 32 он. За тэгээд тэр 32 онд 11 тоглолтын Швейцар систем тоглоход 7 хагас оноотойгоор анхныхаа улс авд дээр 4-өөс 6 дугаар ярих хувааж ирсэн. Энэ амжилтаар шууд спортын мастер. Спортын мастер гэдэг. Зөв баг фиде мастер баг шууд авгаа шахажсэн. Тэгэхээр гадаад эрдэм маань 2290 гэдэг чансаг анх авч ирсэн. Шууд гадаад 310 point нэг фиде мастер. Тийм байна. 2300 хүрвэл фиде мастер цолоод. Тэр бол баг л фиде болонгаа алдаад спортын мастер дээр 14-т дуунаа. Тэгээд удахгүй дээр фиде болсон байдаг. 14 тэр улсын авраг бол миний хувьд бол анхны бөгөөд маш сон тийм гоё улсын авраг болж байсан. Хатнаах, шарвах бүдэнтэй л болсон. Тэгээд бүхэл хатнаах дөрвөлөө шарвах хоёр дээр 3-т сүрэн дөрж багш ороод 4-т бид нар очиж би өөр нэг 4 хүн 5 сүрэн багш бид оноо тэнцсэн. 4-өөс 5. Тэр тэгэхээр яг нэг өсвөрийн тамирчид нэг юм ихтгэл өөртөө ихтгэл авдаг үе байдэн шүү дээ. Яг дөнгөж насан туршидаа тоглоод яг тэр тэмцээнээр бол тэр их итгэлээ бол авч ирсэн байна шүү дээ. 14 тэр шигшээ тэмцээн бол нэлээд гоё. Тэгээ дээр нь одоо түрүүн та бүхэнд дурлаа те. Одоо Монголын хамгийн анхны хоёр их мастер одоо Шарвдар Шатанбаатар. За тэгээд одоо
сүрэн дорж тавьж Суя багшийн тухайд олон улсын мастер байсан уу? Фиде мастер байсан. Тэгээ ардаас нь лавх сүрэн багш олон улсын мастер. Яг одоо Оросд сургуулаад өгсөд ирсэн. Ёо, энэ хүмүүсийн ардаас ингээ орж ирэхээр яг сүрэн тамирчингийн хувьд бол маш том нэг цогсон үе байсан байна. Одоо таны бас томоохон шууд амжилтуудыг хэдүүлээ яриад эхлүүл. Шууд дараагийн том амжилт нь юу байсан бэ? Дараагийн амжилт гэх юм бол одоо насан туршийн мэдээж өсвөр гэх юм бол яг 2001-ээс 2006 онд бол яг 6 жил дарааж төрүүлж ирсэн. 2001-ээс биш 98 оноос 2004 хүртэл. 98-аас 2004 бол тасралтгүй. 11-ээс эхлээд бол насандаа бол 6 дарааж төрүүлсэн. Тэгээд дараа 17 18-тад бол би харцсангуугаар насан турш руу чиглэлсэн байсан. Өсвөрийн усаар яг үнэхээр нэг ачаалгуулах болсон байсан. Тэгээд бол хоёр удаа мөнгө мэдэл бүрдчихсэн. Яг насан туршид эд өсвөлөд хэцүү байсан л да. За тэгээд анхныхаа тэмцээнд бол мэдээж спортын мастер авсан, рейтингээ нэлээд өндөр болгоцсон. 2280 ч юм бол тухайн үед чансаар эхний 8-д орж ирсэн байхгүй шүү. Манай монголчуудын чансаа чи эхнийх нь тухайд Чарваа хатнагаар 2400 хавцал байсан. Тэгээд 2200 300 та хүмүүс л эхний 8 дотор орчдөг гэсэн. Одоо бол чансаа маш өндөр болж байгаа шүү дээ. Тэгээд анхны том тэмцээн нь бол дэлхийн Монголын шилдэг 8 чадварчны том зохиогдсон Монханга мастер гэдэг тэмцээн. За. За тэр тэмцээнд урилгаар оролцсон. Хэдэн он байсан? За энэ улсын аргын дараа гэхээр чинь 1 онд байна уу 2 онд би 2001 он гэж баг болоо. 1 онд Монханга мастерч юм бол одоо хатна Шарваа тухайн их шилдэг гадаад чансаар эхний 8. Тэр бол бас миний бол их маш мундаг тэмцээн байсан. Бүгд өндөр зэрэглэлийн шагналт өндөртэй тухайн хамгийн том шагналтай тэмцээнд болж ирсэн юм. За тэгээд тэмцээнд харцсангуугаар бол нэг 50% амжилттай л гарсан санаж байна. Одоо бол тэр юугийн санахгүй. Тэр бол нэлийн бас тоглолтын ур чадварт бол нэлээд нөлөөлж байгаа тэмцээн болж өгсөн. Тэгээд дараагийн тэмцээнд бол насан турштай улсаар бол 2000 тэрнээс хойш жил болгон насан турштай улсаар тоглосон. Эхний ер нь бол нэг 5 байр хавцаад ороод ирсэн. 5 хавцаа. Энэ бол 4-5-аас нэг буухгүй л байсан. Медаль авчихсан. Аа 5 онд эхнийх нь медаль авчихсан. 10 25 гэж 18 байсан. 18-д насан турштай улсаар анхны хүрэл медаль авч байсан. 2004 онд нь болохоор 4-р харинд бас орж ирсэн. Бас нэг юм болохоор 4 онд бол бас олимпийн шигшэл шалгарч ирсэн. 4-р харинд ороод. Эхний 4 нь билүүдэд тухайд нэг олимпийн хавтад олимпийн шигшээ шалгарчаад бас тухайн нэг байдлаас шалтгаалаад ер нь бол олон улсын тэмцээнд явдаг байсан гэсэн юм. Боломж байсан бол 2004 оноос бол олимпиад бол яваад эхлэх байсан байна. Санхүүгийн бололцоо тухайн байдал нөхцөл байдал бол хүнд байсан л да. Тэгээд Монголд л их хвшин тоглодог байсан. Гадаад руу явсан бол магадгүй арай ирж жоохон тийм амжилт гарах боломжтой байсан. Тийм тэрний дараа ч гэсэн тийм. Тэгээд 2006 онд гол амжилт маань эхэлж байгаа. 2006 онд насан турштай улсаарынхаа гол зорж исэн тэмцээнд төрүүлээд энэ бол анхны авраг болох төрүүлэх нь чухал байсан. Тэгээд 2006 онд бол 16 оны тойрны тэмцээн болж исэн. Тэгээд тэмцээнд бол төрүүлээд Гүндав 2-т ороод 3-т дэлхийн орж илаа. Харин нэлээд сонирхолтой болсон. Энэ тэмцээний дараагаар Чансаага 2400-гээд бараг олон улсын мастрынхаа нормыг баалыг хийсэн. Олимпиадаас 2 болоо хийж байгаа. Олон улсын мастер бол баг 2006 онд хийсэн гэсэн. Олимпиадад тухайд бол 2 бол гэдэг ус их мастрын болоо олон улсын мастер. 2006 оны олимпиад очиж олимпиадад очиж тоглоод эхнийхээ их мастрынхаа эхний 2 болыг хийсэн. Тэр бол маш том. 11 өргөс чинь 7 гаснуудаа гарсан. Нэлээд өндөр үзүүлэлт нэгдүгээр ширэн дээр нэг оноогоор бодлол эхний ямар ч 10 дотор байсан. Тэгэхээр перформанс бол маш өндөр гарсан биз дээ. Өөрөө чансаа багтаа 300-таа л очиж байгаа. 300-тэй очсон. Тэгээд перформанс бол 600-тэй л байсан. Одоо 2600-тэй. Би эндээс түрүүнээс хойш ингээд нэг юм тунгаагаа суугаад лаа. Энэ амжилтууд нь бол Бачлуу хаахын хувьд бол маш нягт байна. Ерөөсөө ингээд өсөрсөн ингэсэн юм байхгүй. Эхний дандаа нэг топ дотроо одоо нөгөө 14 наснаас хойш л ихний топ дотроо байжгаад 19 настад улсын авар насны хүрчтэй улсын авар болсон ба шүү дээ. Тэгэхээр 14 наснаас хойш өнөөг хүртэл одоо хүртэл бүр ингээд нягт байгаа энэ бүр биширмээр байна. Үнэхээр биширмээр байна.
Дээрээс нөгөө 14 нас хүртлээр бас нөгөө өсвөрийн улсын авраг да тий. 11 наснаас хойш яг ингээд тасралтгүй ингээд төрөлцсөн. Маш нэгт байна. Энийг бол ерөөсөө нөгөө сурч сурах чадвар, өөрөө өөртөөгөө ажиллах, маш их ном үзсэнтэй л холбоотой. Тэгээ бас маш их тууштай байдал тий. Би бол энэ амжилтуудыг сонсоод ерөөсөө ингээд би ч юм бол 2 удаагийн өсвөрийн улсын аварга ярихад 2 удаа өсвөрийн улсын аварга болчоо дараа жил нь шууд 10 өсөрч мөсрөөд ийм байсан байхгүй. Тэгэхээр ингээд энэ нягт байгаа байдал бол үнэхээр одоо харахууштай байна. Би бүр ингээд миний хувьд бол сэтгэл бол хөдөлж байна. Үнэхээр нягт байна. За тэгээд одоо хэдүүлээ амжилтууд руугаа эргээд орно. 2006 он ингээд эргээд орно. Одоо таны төрсөн дүү мөнх чулуун агч. Спорт мастер золтой. Анх яа FIDE мастер Women FIDE эмэгтэйчүүдийн дэлхийн шитрийн холбооны мастер. Тэгээд таны гэр бүлийн хүн. Тийм. Та энэ талаараа та яриач дүүгээ хэрхэн бас бэлддэг байсан. За манай төрсөн дүү яг доотлоо төрсөн дүү бол мөнгөчлөө гэдэг эмэгтэй дэлхийн шитрэл холбооны мастер. Тэгээд гараа ер нь бол багасаа бас тоглож гисэн. Бараг л бас л ялгаагүй 6-7-оос ихтэл сураал өсвөрийн улс авраг бол нэлээ олон алт мөнгө авч ирсэн. Маш олон өсвөрийн улс аврагт бол байнга л эхний 3 наснаа мөнгөд тоглодог. Манай дүүгийн хувьд бол бас л яг гарааны сонголтуудад бол яг би бол гараан дээр нь их зөвлөдөг байсан. Өөрийнхөө ялангуяа миний тоглолт Франц гараа хийдэг. Адилхан Франц тоглож байсан. Франц гараан дээр бол их зөвлөгөө өгдөг. Цагаанаас бас дийдвэр яг надад энэ бол гараа ажиллах гэсэн үг л дээ. Гараануудын зөвлөгөө бол их сайн өгдөг. Өөрөө тоглолт мэдээж мундаг дажгүй сайн тоглодог байсан. Тэгэхээр өргөжлүүлээд тоглосон бол би бол илүү том амжилт гаргах байсан. Их мастер бол ямар ч байсан. Боддог байсан. Тэгээд ялчгүй тэгэл өөрөө ингээл өөр чиглэлээ сонгоод шатраасаа жоохон одоо юм болоод өргөжцөө явж байгаа. Тэрнээс FIDE мастерсууд арай дэше явах байсан баг тэр тухайд хардаг л байсан. Мөнх чулуун өгчийг хальт ярьсных одоо үзэн мэдээж те. Тэгээд таны подкастаараа бол татаж авчирч оруулнаа. Таарахаараа те. За тэгээд та гэр бүлийнхаа хүнийг танилцуулаач. За манай гэр бүлийн хүн бол Баццэг эмэгтэй спортын мастер Баццэг гэдэг юм байна. Бас манай дүүтэй яг нэг нас. Энэ хоёр бол яг багасаа эхлээд нэг ангид сурж ирсэн. Сургууль нэг сургууль одоо ирээдүйн зохицлын бүгднийг анги өгдөг шүү дээ. Нэгдүгээр ангиас эхлээд тэгээд бас л өсвөрийн улсын аврагын бол зөндөө бол медальтай. Дээр ороод мөрчтэй манай эхнэр манай дүү өсвөртөө бол их өсөлдөг байсан. Яг алтан мөнгө эхний гуравт бол байнга л дээр ороод ордог байсан. Манай өнөөд бол бас одоо бас шатраас нэг 10 оюутнаас шатраас бол нэлээд байсан. Ер нь бол хөндөрсөн байгаа. Яг оюутны үед ер нь бол оюутны Казан тоглосноос хойш нэг тоглоог байгаа. Оюутны университетад тоглож байсан байгаа. Тий. Бид хоёр бол яг тэр Казаны оюутны университетийн үеэр бол хэдэн он байсан? 2000. За анх ер нь 12 оноос эхлээд тий үерхэж эхэлсэн. Тэгээд 12 оноос эхлээд Казаны оюутны университет 2012 онд бас болсон. Чинь 13 байна уу? За тэр университет төлөвлөлтөө тэгээд бид хамтдаа бэлтгэлээ гэдэг хамтдаа илүү дотносоо тэгээд ер нь бол мэдээж багасаа бид нар байсан мэддэг байсан манай дүү сайн найзуудын нэг насны өрсөлдөгчнөр байсан. Тэгээд бид нар бол тэр утгаараа би нэг таньдаг байсан. Тэгээд илүү дотсон ч ихэлсэн бол 11 оноос та оюутны тэмцээнүүдээс л хэлсэн. Оюутны улсаар оюутны спорт гэдэг оюутны университет гэж надад байсан. Эхлээд 12 оноос эхлээд дотносч эхлээд тэгээд одоо сайхан хоёулаа хамтаа энэ хоёр хүүхдээ аваж ялцсан гэж байна. Ийм сайхан шатрын гэр бүл байна тийм шатрын одоо гэр бүл штэ энэ тийм маштраас өрсө одоо маш гэр бүл бол цөөн тий бас цөөн энэ дундаас ингээд ийм сайхан залуу гэр бүл их гоё тий эрэг дулаан тэгээд нэг юм за гэр бүлийн юу ярьсан тий бас их хөөрхөн одоо шатрын гэр бүл гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр та хоёр одоо ингээд хаяа ингээд нэг гэр бүлд ч одоо янз бүрийн л асуудал байж бодсон шүү дээ. Жижиг сажиг те шийдвэрлэхэд айгүй хүнд те хоёр өөрс байр суурьтай одоо байх нөхцөл байдал үүсдэг болох гэж бодож байна. Тэгээ тиймэрхүү үед одоо галс нэг шатар үзчихэж байгаа тийм. Галсны даварчиг нэг билет тавьчих. Нилээ ялгаатай. Тийм гэхдээ яг фор гэж мөгөөдөөс тавьж байгаа шүү те. Цагаас ч басаад нэг тиймэрхүү байдгүй. Би яг анх танилцчих нилээ. Танилцах бэлтгэл хийж яах тэр үед бол хоорондоо тоглож яадаг байсан үгээс одоо сүүлийн үед бол тийм байхгүй болсон. Яа аг нөө бэлтгэлээж байгаараа нөө тэмцээнд орох гэж байгаа бол мэдээж тоглоод бэлтгэлээ ангаа тэгээ явахтай нөө яг би нэгээ шохоорхоод ингээд боглоод ирж тоглолт л гэдэг юм шүү дээ. Тэр очиод хоёул штар тоглоёгоо суух нэгдүгээр тийм момент ч бол. Тийм. Таны
ээж аавын талаар бас асуумаар байна. Таны ээж аав ямар хүн байсан бэ? Анх шатар заасан гэхэд тэгэхээр бас шатар тоглодог хүмүүс байсан уу? За манай аав ээж бол манай аав бол Римдагийн цэгмэл гэдэг Баян грангийн Үлзий цумын байгуулгын байгаа. Үлзий цумаас нэг их сургууль 10 жилээ төгсөөд хот руу орж ирсэн. Тэрнээс шууд бол хотод насаараа станцд ажилласан гэдэг. 4-р цэглэн станцд. Тэгээд тэтгэвртэй гарцаа одоо бол гэртээ тэтгэвртэй байгаа. Шатрын үед бол цол зэрэг байхгүй. Зөв сонирхож. Яг л нэг гэртээ тоглодог. Хүн ирэхээр хөдөөнөөс хүмүүсээр нь хоорондоо шатраад аваад тоглодог. Найз нөхд нь гэртээ ирэхээр шатраад илгэж суугаад тоглодог. Дуртай. Хоббитай. Хөгшчүүд тоглодог. Тэгээд тоглодог. Тийм л юм байсан. Тийм л юм байгаа. Одоо шатраад тоглодог дуртай. Манай ээж бас яг тийм. Энэ бол эдэлтэн шатрын хувьд бол хоёулаа нэг сонирхолч яг хоорондоо ч бас таяа тоглолцдог юм. Тэгээд жинхэнэ одоо хоорондоо ингээ сонирхолтой төрхөөр оройдоо шатар тавиас суучин. Тэгээд бол хоёулаа нэг сонирхогч шатартаа дуртай болсон. Манай ээж бол одоо Төв аймгийн тэгээд насаараа бол хоёулаа тэтгэвртэй гарцсан. Тэгээ сайхан тэр явсад байгаа да. Бидэрт бол мөнгөчлөө манай дүү тэр бол хоёулаа одоо шатарлуунд оруулсан усууд гэж хэлж болно да. Мэдээж ихний хөвгт нэгээд амжилт гаргаад ирэнгүүт дараас нь манай дүү шатарсаар оруулаад тэгэж өөрөө бас хоёулаа авьяастаас тараад мундаг амжилт үзүүлээд хоёулаа ажууд авсан. Тийм байна. Тэгэхээр нэг энэ бацлах мөрчлөгч хоёрын маань хувьд бол ингээд эцгийнхээ одоо үлгэр дуурайл бол маш их нөлөөлж шүү дээ тий. Одоо ингээд аав ээж нь өөртөө байнга тоглоод өөртөө шатарт маш их дуртай хорхойтой ингээд тоглоод исэн учраас бас мэдээж маш их нөлөөлсөн болов гэж харагдаж байна л та тий. Анхны нөгөө дуртай болох бас үндсүүд мэдээж оловчин зүс явж байгаа тий. Хэрвээ гэрийн нөхцөлд аав ээж шатар мэддэггүйсэн бол бид нар одоо ингээд шатар тоглооч юу шал өөр салбарт явж байгаа хэсэг харагдав. Тий. Тэр одоо хөвтөлн гэх юм уу та тэр байдлаар шатарлуу бүгдээр гарцсан байна. За ямар ч байсан Бачлаа их мастрынхаа түүхтэй хэдүүлээ маш сайхан танилцлаа. Өмнө ч ингэд нэг ярьж байгааг бах те Бачлах. Бүх дэлгэрэнгүй сайхан. Нэг ярьж байгаа. Яг маш олон бол ярилцлагууд байдаг юм билээ. Тэн дээр бол нөгөө нэг Бачлаахын хувьд бол дандаа л нөгөө тэмцээн яасан те. Яг нөгөө нэг тэмцээний үеийн дараа ч юм уу те юм ч юм тэгэхээр тухайн яг нөхцөл байдалтай л тохируулсан яриа явдаг гэсэн баг л та. За ингээд хэдүүлээ ямар ч байсан дараагийн өргөлөө би орё гэж бодсон юм. За энэ бол 2013 онд түрүүн та бүхэндээ хэлсэн те Вьетнамын номер 1 тамирчин. За Ли Кон Лим гэх тамирчин байгаа. За одоо Бэлизийн дэлхийн аварга 13 онд эд дэлхийн аварга болцсон байсны дараа. Тийм. Тэр жилээ баг болсны дараа л байсан те. Тийм, тэр жилээ болсны дараа. За тэгээд Азийн одоо хэд удаагийн аврагч гэдэг үлээ. Ямар ч байсан Азийн авраг болж байсан 4 5 ч юм уу 2 3 ч юм уу те. Тэгэхээр маш өндөр. Тэгээ энэ дээр би нэг юм дахин онцолж хэлье. Монголоос 2700 гэдэг рейтингээс дээшээ давцсан хүнийг анх удаа очсон. Тийм. Тэгэхээр энэ бол 2700 бид нар одоо супер их мас 2600-аас дээш супер их мастер гэж ярьдаг. Тэгэхээр 2700 тухайн үед орсон байхад бол дэлхийн нэлээд топод дотроо эхний топ 20 30 дотроо орсон. Энэ тамирчинг Монголын анх одоо 2700-ыг хожоод Монгол оюун ухаан гэдгийг бол баталж үзүүлсэн тийм. Энэ үргэлжлэл хэдүүлээ орж би бэлдээд. Энэ бол юун тоглосон байгаа. Инчоны Азийн индор геймс тийм. Азийн индор геймс дээр тоглоцоор багийн тэмцээн байсан. Баярын тэмцээн тийм. Баяраас өөр чин гүндава байсан, насан жаргал насаа байсан тийм. Тэгээд хамаарч байсан. Байсан тийм багийн тэмцээн. Тийм багийн тэмцээн. Хоёр эрэхтэй нэг эмэгтэй үлээ. Хоёр эрэхтэй. Тийм гурлаагаад 20 замын байсан бохоо. Тийм. Тэгээд энэ стандарт тэмцээн маань хувийнх болж исэн санаж байна. Rapid Blitz нь багаар тоглосон. Тийм. Rapid Blitz нэрдэг гэсэн. Стандарт нь хувийн төрлөөр тустай явж исэн тэмцээн. Бас 3 дахь кавцаа нь 2 дахь кавцаа амдагдаад дарж исэн л та эхний өрх очичоод. Тийм. Яг энэ тэмцээний үед чинь Азийн ер нь бүх шилдэгүүд ирсэн байсан тийм. Тийм. Эмэгтэй дээр л хувь тэгж байсан тийм. Ер нь бол нэлээд хүчтэй байгаа. Жүучэн гэ хоёр талаа. Хоёр хоёул хамт явжсэн биз дээ. Тийм. За тэгээд энэ үргийг хэдүүлээ танилцсан. Ямар ч байсан одоо semi slav буюу те яг хагас славян. Ер нь бол славян яг тоглогдсон. За тэгээд энэ үрэг дээр би хамгийн ихний асуулт. Би бол шавнартай насан туршидтэй анги байна уу, хүүхдийн анги байна уу заадаг. Заахта манайхаа Тэмээ гэдэг чинь морьтой хүч тэмцүү гэж ярьдаг ч гэсэн бодит нөхцөл байдал дээр бол
ихэнх тохиолдолд гэхдээ маст биш те байнг биш. Ихэнх тохиолдолд бол ялэмгүй илүү байдаг. Аль болох тэмээгөө морниос битгий солио гэж ярьдаг. Тэгээд энэ үргийн хувьд бол яг мэдээж энэ бол том онол. Ярих юм бол маш их юм байгаа. Та ингээд маш ойлгомжтой байдлаар одоо шатар сонирхогчд үзэгчд энэ дээр яагаад тэмээгээ морниос олсон бэ? Хамгийн их насл. За түрүүний чиний хэлснээр бол яг энэ онлын гол байрал тийм ээ. Би энэ байрал дээр бол зөндөө тоглосон. Яг F6 дээр 2 сонголт байгаа. Тэмээ ухраад явдаг, хүүгээ өгөөд явах маш их зөвлөр. Энэ идэх нь арай позицийн гэсэн 2 сонголт. За тэмээ H4-ийг бол би нэг хэсэг бол маш их тоглосон. Хүүгээ DC дээд Е4 J5 энэ бол маш их тийм тактикийн зохиолтой. Ер нь бол их гоё байрал. Тэгээд энэ байрал руу орох уу, идэх үү гэсэн 2 сонголт. Идэх үү. 2 сонголт. Тэгэхээр тухайн тэмцээний нөхцөл байдлаа байрлалын тоглолт сонгосон нь бол өөрөөсөө нэлээд шанс өндөр шатарчтай тоглож болохоор зөв сонголт. Онлайн хувьд ч гэсэн онлайн бэлтгэлийн хувьд магадгүй леколын хувьд бол тухайд бол илүү байсан байна л та. Мэдээж илүү байсан байна. Онлайн тэгэхээр энэ маш олон нарийн хөлбөртэй эдэртэй хөлбөрөөс зайлсхийгээд арай энгийн хөлбөр рүү орж байгаа. За тэгэхээр яг асуултын хариулт бол одоо нөгөө нэг ингээ ухраад явах юм бол нэлээд динамик буюу юм тесрэлттэй тактик гэж ярьдаг тийм маш хурц байрал руу ордог. Тийм болохоор солиод илүү байрлалын илүү нам тайван гэсэн үг. Энэ байрал руу бол орсон байна. За ингээд энэ үргэн дээр би дараагийн асуулт маань бол нэлээд хошоо байгаа. Мэдээж одоо ингээд 13 он тоглогдсон өрөг шүү дээ тийм. Гараан дээр бол би энийг асуучаад тэгээд би бол тэгтээ ингэж бодож ирсэн. Мэдээж яг онлын хувьд бол позиционы ч гэсэн энэ байрал нь өөрөө их битүүдэд үүсдэг. Тийм болохоор тэмээгөө морниос бас өгчөж байгаа гэдэг нэг үнцэг бас байгаад байгаа тийм. За тэгээд нэлээд хошоо. Одоо яг хөө ингэж нэлээд хошоо. Тэгээд тэр болтол би танаас дахиад хоёр дахь асуулт асууж байна. Энэ үрэг дээр хожихын өмнө та Licon Lib нэг хожигдсон. Яг тэр онд. Тийм. Азийн авраг байсан. Филиппинд бас Азийн авраг. Тэр Азийн аврагт би их сайн тоглосон. Энэ нь бол Азийн аврагууд дээр бол би тогтмол яг ихний аврал орчоод идэв. Яа энэ дээр бол энэ Азийн аврал дээр бол ихний өрг хочоод бас хоёр дахь өрг яг Lecon Lib дамлуулаад хадлаас тоглосон. Тэгээд жоохон гараан дээр нэг тоочны ганц хоёр алдаад тэгээ хожигдсон байт. Тэгсэн би нөгөө сэтгэл зүйн үед асууж байгаа. Эхлээд нөгөө хожигдоод яг тэр он дахиад таарчингууд айдас ч юм уу те одоо тиймэрхүү нөхцлүүдээс айдас байсан уу? Харцангуугаар гайгүй гэж байна. Мэдээж бол дэлхийн авраг Блицийн дэлхийн авраг мэдчихсэн. Тэгэхээр форумтай байгаа, Монголд байгаа гэдэг нь бол мэдчихсэн. Тэгээд яг л нөгөө энэ байрлалаар энэ надад бол гэхдээ энэ гарааг сонгосон нь бол жоохон сонирхолтой байсан хэний үед. Хараас Licon Lib арай өөр гараа сонгож тоглох болов уу гэж бодож байсан. Энэ харцангуй цагаанд бол нэг тийм аагаад байх юм байхгүй, эрсдэлгүй, аюу айтайхан байралтай, оролдол явах боломжтой байрал авсан гэж хэлж болно даа. Дараагийн асуулт маань энэ дээр орж ирж байгаа юм л да. Licon Lib-ийн хувьд бол хүүн үүсэн. За миний хувьд бол нөгөө хүүний бүтэц өөрчлөгдөнгөд байрал үнэлгээ өөрчлөгддөг шүү гэдэг. Тэгэхээр энэ дээр маш том энэ F5 гэдэг weakness буюу сулалтай буудлыг үүсгэсэн. Энэ дээр одоо миний хувьд би зүгээр ингээд энэ үргийг үдэж байхад анх морины ингээд олон талт маневруудыг хийгээд ирээд хожиж байгаа өргүүдийг үзээд ямар гоё юм бэ? Тэр бол миний хувьд бол нэлээд хойно байсан. 14 настай, 15 настай үе байсан. Ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг аваад дараа нь би тоглохдоо нэг мориныг ингэж байрлуулах юм шүү. Яа, байрлуулъя шүү гэдэг энэ сэтлийг авч ирсэн. Тэгэхээр таны үргийг энэ дээр үзэхээр бас л нөгөө нэг маш гоё морины маневрыг хийж байгаа. За H2 руу татаад, F1 руу татаад, E3 руу татснаа. Тий, одоо нөгөө F5 дараа нь F5 гэдэг энэ сулалтай тийшээ хэрхэн хурдан хүрэх вэ ерөөсөө тийм. Би энийг нөгөө яг шавнартай бол нөгөө нэр томьёо хүүхдүүд аягүй их цээжилдэг болохоор үлэмж сайжилт, морины үлэмж сайжилт гэдэг ярьцдаг байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү төрлийн одоо бодны маневрыг анх ямар өргөнөөс бас хэрвээ санаж байгаа бол ямар өргөнөөс мэдэрч авч ирсэн бэ? Анх тийм. Маневрыг бол анх Карпи өргүүдээс харж ирсэн. Хүүхд байхдаа. Карпи өргүүдийг бас нэлээд үзэж ирсэн. Карпи өргөндөө бол морины маневрууд бол маш гоё хийгддэг. Тэгээд би бүр 2014 тэд нэг өсрийн дэлхийн авт орж ирсэн юм. 2001 он тэгэхэд нэг хийх гэж үзсэн. Үгүй хийх гэж үзсэн чийсэн юм аа. C3 дээр байсан мараа B1 D2 тэгээ F3 ч нэг айгүй урт маневр. Иймэрхүү байдлаа. Тэгээд нэг гоё байдалтай байчаа тэгээд нэг хожижсэн өрг байд. За. Тэгэхэд л ер нь бол хийж үзсэн. Ер нь бол ийм арга. Тэр мэдрэмжийг авч ирсэн. Бүгд багтаа мэддэг. Карпи өргүүдээс л мэдж авч ирсэн. Карпи маш олон гоё маневртай өргүүд байдаг.
Ялангуяа Карпчугаас бодны менежер бол мастер шүү дээ. Ямар бодыг хаана байх вэ гэдгийг бол ерөөсөө маш нарийн. Карпын өргөдөөс л их харж болно. Харж болж байна. Тэгээд би яагаад бас энийг нөгөө нэг жишээ татж авсан гэхээр маш их өсвөрийн тамирчид үзэж байгаа. Одоо миний хувьд нэлээд ойроо судалсан бол одоогийн яг өсвөрийн тамирчдын хувьд бол 8-тай, 7-тай, 9-тэй иймэрхүү бодны менежерийг бол маш их багшаараа заалгаж байгаа. Энэ бол яалтч одоо бас таны багш уусны ингээд залуучууд маш их багш уусны үр нөлөө байгаад байгаа юм. Тэгээд тэдгээр хүүхдүүдийгээ бас үзээд иймэрхүү төрлийн морины одоо бодно ганц мориныг гэлтгүү те тэрэгний морины бүх бодны хөгжлийг маневрыг ингэж хийх юм бол бас их өндөр түвшний дараагийн шат руу гардыг шүү. Ноёных ч гэсэн байгаа шүү дээ төгсгөлийн нарийн бас. За тийм байна. Тэгээд энэ үргийг ямар ч үсэн бэлдээ тэгээд тухайн үед мэдээж би бол хүүхэд байсан. Одоо танд маш том баяр хүргэмээр байна. Монголын анхны 2700 гэдэг бит хоёрын зүгээс яг энэ одоо 2700 та хүнийг хожоод ардаас нь хожиж болт юм байна гэдэг сэтгэлгээ хүмүүс сууж байгаа шүү дээ. Хүн болгонд нэг юм рол модел байх хэрэгтэй. Тэгэхээр тэр рол модел нь байж рекордыг нь эвдэж харуулснараа ард ардаагийн тамирчид бүгдээрээ одоо 2700-ыг бол одоо бол маш их хоцсон өргүүд бол байдаг. Тэгэхээр энд бол Нүүдэл подкастын хоёр хөтлөгчийн хувьд бол маш том одоо баяр хүргэмээр байна. Тэгээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тийм. Тэгээ бас энэ дашин би бас гоё юм л санагчлаа нэг бас ингэж талархал хэлснийх. Одоо нөгөө нэг сайн нөгөө буцлах одоо лиг бол юмтэй эхлээд бас Азийн авалт тоглосон гэдсэн шүү дээ. Тэндээр би бас хамт байсан юм шиг байна. Тэгээд одоо ингэж их мастер ах нар маань одоо хамт тэмцээн уралдаанд ингэ явах чинь мэдээж маш их зүйлийг зөөлдөг. Тэмцээний туршид бол ингэ айдас тий янз бүрийн ингэ яагаад ингэ одоо энэ хүнтэй одоо яана ч юм хараад одоо мэдж байгаа шүү дээ. Туршидаа тамирчид учраас тэг ингэ бол зөвлөгөөнүүд өгдөг байсан. Тэгээд тэр үед одоо миний нэг хэлц хүүхд ахтаа би ингэ хэлж ирсэн юм л та. Тэгээд их бачлах гундаа хоёр байсан санагдчихээн. Тэгээд юу хэлсэн гэхээр би нэг 2300 та би ч одоо нэг 2000 гэж гарсан байна уу үгүй юу те тех үед бол тийм. Тэгээ 2300 та их мастертай тоглолцоод тэнцчлээ дээ. Тэд чи би тэгжсэн байхгүй юу энэ 2300 та их мастерууд ихтэй амар гэж бодсон чинь гайгүй л байсан юм шиг хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь ах нар болохоор юу хэлсэн бэ гэсэн чинь надад ингэж хэлжсэн. Ер нь бол те чи өөрийгөө ингэж бодож болохгүй. Яагаад тэгэхээр чи өөрөө 2300 та хүний төвчөнд тоглож иж болно шүү дээ. Тэгээ харьцангуй тэмцээнүүдэд бага тоглож байгаа учраас энэ чинь мэддэхгүй байж болно гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд яг энэгээр би бас юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо Бачлахын мэн рейтинг тохиолдолд 2500 тэ тийм ээ. Тэнгүүд 2700 та хүнийг ингэж хожно гэдэг чинь өөрөө үзүүлэлт нь одоо энэ хүнийг одоо тэмцээн уралдаанд бас ингэж тодорхой хэмжээний тэ бид нар чинь бас бага явдаг. Тэгэхээр одоо тим хэмжээнд бол бид нар бас өсөлддөг байхыг. Тийм энэ дэр би нэг статистик яг яалтчгүй зөв. Энэ бол одоо Монголын тамирчдын бол бас нэг угаасаа цаанаасаа олгогдсон сул тал. Би энэ дэр нэг статистик хэлмээр байна. Өнөөдөр ингээд дэлхийн топ тамирчин. Өнөөгийн дэлхийн авар Магнус Карлсен аваад үзэхэд одоо бараг 3-4 мянга тоглосон юм уу? Дэлхийн яг топ тэмцээнүүдэд. Гэтэл Бачулуу анхын үргийг ингээ харахад бол 700-800. Монголын одоо бараг хамгийн их тоглосон байна тий. Үгүй тий. Тийм. Тэгэхээр энэ стандарт том тэмцээнд яг ийм жинхэнэ хүнийг сайжруулдаг тэмцээнд олон тоглох хэрэгтэй байдаг. Яалтчгүй одоо нөгөө нэг бид нар гадагшаа явах асуудлуудаас тулгараад энэ бол тийм байгаад байгаа. Тэгэхээр яг яалтчгүй одоо Бачулуу ахын хувьд таны хувьд ч гэсэн маш их хэмжээнд манай Монголын шатштай байдаг. Тийм байгаа тий. Ялангуяа дээр үед 2000 ихээр бол монголчууд бол бүгд өөрийн чансаанаас хамаагүй дор байдаг гэсэн. Одоо андеррейтэд гэж хэлдэг. Энэ бол тий чансаа 2001 төвшин сайн байгаад байдаг. Тийм. Сайн байдаг өөр их рейтинг байгаад байдаг. Тэгээ ямар сандаа бид нар 2006 онд тэгж ярьдаг байсан. Төрийн ялын бит явж байгаа. Өөрөөсөө нэг 300 дотор бол гайг үзчихнэ гэж. Тэгсэн чинь хантай ялч 500 байдаг. Тэр 300 дотор бол ерөөсөө айхгүй байгаа бол. 300 дотор дээшээ доош бол угаасаа хамаагүй. Өөрөөсөө дээшээ 300 дотор бол за энэ дэр бол хамаагүй үзчих юм байна. Яг тийм л итгэлтэй байна. Тэгэхээр яг нэг чансаа нь бол тийм баг байсан төсөв болчиход байгаа. Энэ бас л дахиад нөгөө нэг баг явдаг тамирчид маань бас л хэрэгтэй тий. Өөрсдөө ингэ. Одоо тэгэл тийм яг миний хувьд бол жишээ нь тэр үгийг сонсоод бол өөртөө итгэлийг бол маш их авч ирсэн байхгүй юу. Тэгээ би бол одоо Бачлахтайгаа тэмцээн уралдаанд бас ингэ оролцох. Тэгээ гүндээ ахтарт ингэ хамт явхад бол маш их урамтай. Тэгээ сэтгэлд айгүй үеиг байдаг ингэ. Ямар нэгэн байдлаар ингэ ахнаргаа ингэ тийм бас мундаг ичнэр маань часан тийм мөнгөд бодлож бач мэгчтэр ингэ тоглоод бол айгуу гоё. Тийм. Тэр нэгээс дэлхийн номер 1 амд ялчгүй 500. Тийм 500. За ингээд ямар ч үсэн хэдүүлээ 2 дахь өргөө ярилцлаа. Одоо таны амжилтууд руу дахиад эргээд оръё. За түрүүн хэдүүлээ явж байгаа 2006 он дээр зогссон. 2006 он бол насан туршидын улсын аварга болоод
За тэгээд олимпиадад оролцоод одоо маш олон баалууд аваад явсан. Энэний дараагийн том амжилтууд руу хэдүүлээ ороод. Дараа нь гэх юм бол ерөнхийдөө бол 6 онд олимпиад яваад тэгээ ахаад нэг Катарын анхд Азийн наадманд нэг оролцоод ерөнхийдөө тэр жилдээ бол тэмцээнд дууссан байна. Азийн наадманд бол яг шансаагаа бол актер ахиулаагүй нэг хэмжээг нь баг зэрэг ахиулаад дуусгасан. 7 онд гэх юм бол насан туршдаа сайн урд. За энэ яг харамсалтай байдлаар бол хүрэл медаль хүртсэн. Тэр жил бол тэмцээнийг эхлэхээс бол эхлээл төргүүлж явж ирсэн. Тэгээд сүүл финиш аяг юм байсан. Финиш юм уу гэд сүүлийн өрөг хожигдоо тэрний өмнө бас нэг 2 вайсны өрөг төр хожигдоо тэгээд хүрэл медаль руу ороод дараалал төрүүлэх момент бол алдаж байсан. Ер нь бол яг тухайд бол улсын хавьд бол зөвхөн төрүүлэл гэж орж ирсэн. 7 оны бол өмнө жилийн төрүүлчихсэн. Яг форум дээр эдэн дээр байсан тамирч байна. За тэгээд Азийн аварт явсан 7 оны Азийн аварга бол их гоё тэмцээн байсан. Тэр тэмцээнд бол маш гоё эхлэл хийсэн. Эхлэл нь бол одоо эхний 8 өргөөс чинь 5 хагастай байна уу 6 оноотой гараад ирсэн байдیں۔ Тэгээд 9 дэх өрөг шиг өрөг. Эндхийн Сандипан чадвартай хараад тоглосон. За тэгэхэд л их мастрын баал байгаа гэдэг дуулж эхэлсэн. Дуулж эхлэх гэж юм байсан юм. Гол нь хожоод байна уу тэнцээд байна уу гэдэг тухайд яг мэдгүй ганцаараа явж ирсэн ганц талтай болох. Тухайд одоо яг хажууд хэлэх шүүгч дасгалжуулагч багш байсан бол бас яг одоо тэнцээд чи их мастер болох юм байна шүү. Баалаа хэмшигсэн шууд 7 онд их мастер болцсон байх боломжтой байсан. Их харамсалтай одоо тэр үргийн тухай жоохон дэлгэрүүлээд яриа. Сандипан чадвартай бол за би бол хожно гэж бодсон. Хожиж их мастер болно гэж тухайд бодсон чинь ер нь бол тэнцэхэд хангалттай байсан юм л харамсалтай байлаа. Тэнцсэн бол их мастерын 3 дахь балаа 7 онд биелүүлээд шууд их мастерын болцлоо биелүүлэх бүрэн боломжтой байсан. Яг тэгэхээр ихний 8 өргөөр нэлээд модод болсон. Олон баг нэлээд их мастерыг хожицсан тэнцсэн хожигдоод явжсэн. Ганц байна уу хожигдоод тэгээ явжсэн. За тэр өрөн дээр хараар бас нэг Франц гараад тоглосон. Тэр Франц гараа нэг зөрдөх хөлбөрөнд тоглосон. Айл. За гараа ясаг бол тунд ажиг явуулсан. Гараан дээр ер нь бол хар бол асуудалгүй баг зэрэг орлоготой байсан. Дунд сүүл рүүгээ хүүл болсон. Явсараад 2 хүүл болсон. Хожлын нөхцөл. Тэгээд дандаа орчих гээд ирсэн 3 дахь хүүг очиж идэг нэлээдсэн. 3 дахь хүүгээ очиж идсэн чинь баг дандаа орчдөг байхгүй. Дандаа нүүлээд автахаас яахгүй. Тэгээд дандаанаас зүхтаад баалаа бодоод баал тэнцгээ байхгүйгээ бодсон байсан юм. Мэдгүй. Магадгүй байж. Тэгээд ганцаараа зөвхөн байхгүй явж байгаа болохоор тэгээд яалч хожлын төлөө тоглосороо дандаанаас зүхтааж явж байгаа. Хажигдаад яг хамсалтай байдлаар бол тэр их мастрын баалаасаа мулчиж ирсэн. Тэгвэл би одоо хазаар дээр бол тэгээд тэр чинь 11 өргөтөөс ахаач одсон бол хийх боломж байсан. Тэгээд ирчээрээ 9 дээр хожигдоод 10 дээр Евгений Торио гэдэг одоо Азийн ахны их мастрт хожигдоод дууссан гэдэг. Яг инерцээр их юм. За тэгээд 7 онд бол бас ер нь бол саяхан их шиг тохиолдол бол маш их тохиолдсон. Их мастер болчихгоо дуншаал байгаа байдаг. Монголын 3 дахь их мастер төрөхгөл 98 онд манай хатнах шараа 2 их мастер болсон байдаг. 2007 онд ч одоо 10 жилийн дараа 9 жилийн дараа болчихгоо 3 дахь баалал хийхэд тогтоогдсон. Тийм байна. Бараг ингээд нэг 3-4 жил явчихж байгаа. Оо энэ тэмцээнд хийчихсэн. Би тэр өргөн дээр бол угаасаа ер нь бол сүүлд бараг хэдэн сар харамсаж явсан өргөн. Маш харамсалтай өргөн юм. Бараг л тухайд нойргуул хонжсэн баг. Тэгээд хэдэн сар бол мартагдаагүй л өргөө. Тэрөөсөө тэгэл тэр өргөж чинь тэгэл бодоол тэгэхэд тэгээд нүчихгүй явдаа гэл. За тэгээд дараа нь бол олон ч тийм тохиолдол дээр бол бас алдсан. Тэр бол сэтгэл зүйн хувьд бол маш бэлтгэл дутмаг байсныг харуулдаг. Яг л сүүлийн өрөг 9 дэх өрөг тэгэл хожил их мастер гэсэн байл дээр бол нэлээд олон тэмцээн дээр болсон. Хожих боломжтой ч өргөө би гаргаж ирдیں۔ Тэгэл яг нэг финиш хийж чадахгүй алдсан тохиолдол 5-6 өрөг тийм өрөг байна. Яг 9 дэх өргүүд. Тэгээ ингээд энэ ч одоо 4 жил. Тэгээ 4 жил ер нь бол ингээд болчихгоо болж чадахгүй. Тэр үе бол нөө ихэнх тамирчдын хувьд бол шантармаар уналтын үе гэж байсан тийм. Одоо ингээд болохгүй юм шиг санагдаж эхэлж байна. Тэгэл дараа нь ингээд болчмоор юм шиг яг ингээд яг сэтгэл зүй бол үнэхээр яг залуу байсан болохоор харцсангуугаар сүүлийн өрг дээр бол тоглолт сураагүй байсан байна. Тэмцээний сүүлийн финишийн өрг гэдэг бол яалтч гэж чухал байдаг. Одоо хожуул төрүүлнэ, хожуул шагнал авч байгаа. Хожуул ингээд тэр тэмцээн дээр хүн яг нэг бүрэн яг өөрийнхөө хүчийг гаргаж чаддаг. Тэнд дэрдэг бол гой байрал тавьжлаа финишийн өргүүдээр сэтгэл зүйн байдал бол яалтч үнэлдэг гэсэн. Сэтгэл зүйн хувьд бол төлөж чадахгүй, өргөндөө бүрэн орж чадахгүй.
хэтэрхий сэтгэл хөдлөлөөр нөөцөөр гаргаж ирдэг. Тийм эсвэл нөгөө үр дүндээ ирээдүрөө хит бодоод. Ерөөсөө хожуулт ингээл бодсон. Тэгэл зарим тохиолдолд тэгэл яг тэгэл бодчихсон. Нэг үйл нөлөө болчихороо тэгэл бүр нөгөөдгөө бодоод суучаа. Ер нь бол гоцчлаа даа гэл. Билүүлчлээ тэгэл бодоод явж ил алдчихгүй нэг алдаа гаргаад нөгөө хүүгээ алдвал. Эндээс Тэр нь бол амар харамсалтай тий. Одоо чи манай шатрын спортын бас нөгөө нэг бас хэцүү нин одоо тий. Яг тэгэхээр одоо маш олон үргийн туршид ингээл лидер явж яагаад яг ганцхан сүүлийн үргэн дээр алтангууд л шууд хойш шидэгддэг. Тий. Энэ бол одоо манай спортын бол маш олон хүчин зүйлсийн дээр огтлцол байгаад байгаа байхгүй тийм. Тэгээд энэ зөвхөн бүр манай спорт яг нэг хамгийн том хүндрэлтэн шүү дээ. Маш би тэгээд бүр энийг эцэгчүүдэд зориулж хэлмээр. Зарим эцэгчүүд одоо дасгалжуулагч хүний таны хувьд, миний хувьд энэ зовлонтой бол нүр тулдаг. Яадаг вэ гэхээр нэг улсын авар дээр хүүхдэн дайгуу тоглолдог. Нэг тэмцээн дээр дайгуу тоглолцоод дараа нэг 2 тэмцээн дараалаад тийм үү 3 за ингээд дараалаад муу тоглолчингууд манай хүүхд муудаад байна гэж бодоод идэг тий. Манай хүүхд муудаад байна шүү дээ. За багш болохгүй байна уу да. Тэ эн чи одоо бэлтгэл болохгүй байна гэдэг иймэрхүү асуудлуудад гарч ирдэг. Энэ дээр бол яг саяны жишээ бол харууллаа шүү дээ. Тэгээд ийм нөхцөл байдалд бол тэгэл тууштай одоо тэгэл олон л бас хүчин зүйлсүүд бол гардаг. Тэгэхээр энийг эцэгчүүд маань наанта цаантаа их сайхан ойлгож бодож байгаарэ гэж бол бас яг шууд хэлмээр санагдлаа би тий. За ингээд 2011 онд их мастерын сүүлчийн балаа биелүүлээд тэгээд их мастер 11 онд их мастер Монголын 3 дахь их мастераас одоо 98 оноос хойш яг 13 жил. Яг батлагдсан нь бол 12-ны ихээр баг 11 онд. Тэгэхээр 13 жилийн дараа. Тий 13 4 жилийн дараа л 3 дахь их мастер нь болж гарч ирсэн. Миний бол маш том одоо яг шатрын карьерээд бол маш том амжилтууд энийг байсан. Их мастер болсныхаа дараа бол мэдээж урамшаад одоо их мастерын дараа одоо 2600 тэгээд дэлхийн цамд оролцсон Азийн аврагч медаль авсан томоохон зорилготой цаашдаа тоглох төлөхөд зорж өгч байгаа юм л да. Мэдээж юм шүү дээ. Маш том төлөхөдтэй. Тэгээд тухайд 11 онд ч бас яг оюутан байсан. Тий. Одоо 11 онд чи би 24-т 24-т болжсэн. Тэгээд ямар ч лсэн тэр тэмцээний дараа их мастер болсны дараа бол цол дагаж Бернам нэгдгээр шал болоод явдаг. Ерөнхийдөө бол тоглолтын яг түрүүний хэлдэг нөө сэтгэл зүйн нөхцөл байдлуудаа ялаад эхэлсэн. Дээр нь одоо сүүлийн финиш тэмцээний фиништэй маш сайн хийж сурч эхэлж байгаа. Ялангуяа одоо шийдвэрлэх хөргүүдийг сайн тоглож сурч эхэлж байгаа. Уналтын үе дээр дархлаа суугаа даваа гарцсан. Тэгээд маш тэрнээс хойш бол финишийг бол харцсангууд ажигуулсан сурсан. Яг энэ бол даалгал юм бол сүүлийн Азийн авраг одоо томоохон тэмцээнд хараад сүүлийн финишийн 2 өрөг 3 өрөгийг бол дараалж утсан тохиолдол маш их байна. 8 9 өрөг эсвэл 7 8 9 гэх юм 3 өрөг дараалж очиж яг ихний байрууд руу орсон өргүүд тэмцээнүүд бол нэлээд бол харагддаг. Тэгэхээр өмнөх алдаанд засаацсан авчиж байгаа л да. Яг сэтгэл зүй дээр жаахан. Ер нь сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол яг өөрөө өөртөө л ажиллах бэлтгэл шүү дээ. Өөрөө өөрийгөө одоо тухайн үед ямар нөхцөл байдалд яаж тоглол би сайн тоглож байна. Ямар үед яавал муу тоглож байна гэл тэрийг өөрийгөө мэддэг болчтой дуршлагтай дамжтай бол тэ. Тэгээд бас хамгийн гол чухал зүйл бол мэдээж сахилга бат амжилтын сахилга батыг бол маш тэмцээнээр бол баримталжтай болдог. Ер нь бол өөрөө тэмцээн эхлээс 7 хоногийн өмнө бол бие яг ингээд бэлдээл эхлэн шүү дээ. Дорож багтаал 7 хоногийн өмнө чухал тэмцээнээс бол. Тэгэл яг тэмцээний үеэр бол яг л нэг режимээр явахыг хичээдэг. Нүглөө хэдэн цагтаа босдог. Хэдэн цагтаа унтдаг, хоолой хэдэн цагаас иддэг. Яг илүүдтэй үйлдэл хийхгүй. Энэ байдал бол яг дамжчууны сэтгэл зүйч гэсэн өөрийн бол илүү өндөр болгож ирдэг. Өөртөө идэх гэдэг. Тэгээд формыг хадгалж өгдөг. Өөрийн илүү тоглолтоо гаргахад илүү төхөн болж ирдэг. За, стах баярлаа. Би яг одоо энэ талаар ерөнхийдөө бослохоос асуух гэжсэн байхгүй. Ер нь бол одоо 2011 оноос хойш одоо дэлхийн чансаагаар тий одоо Монгол тамирчтайгаа тэргүүлж байгаа. За тэгээд тий одоо хүртэл өнөөдөр хүртэл тэгээд ингээд одоо сайн ингээ финишүүдийг хийж сурсан талаараас ярьлаа л та тий. Тэгээд энэ бүгдээс ингээд яхад одоо манай бослохыг альтернатив нөө подкастаа эхлэхэд бол хийсэн. Одоо хамгийн найдвартай тамирчин гэж үздэг. Тэгэхээр одоо манай Монгол бусад тамирчдын хувьд хамгийн ихтгэл даасан найдвартай одоо яг тэмцээнд чухал тэмцээнүүдэд бол яг одоо нэгдүгээр ширээнийхээ одоо тэмцээг хэрэгтэй бол тэмцээг одоо яг бат хийдэг тийм ээ. Одоо ингээд ийм тамирчны хувьд гэхээр одоо сэтгэл зүгэн маш өндөр одоо удирддаг тамирчин гэдгийг бол харуулж шүү дээ. Тэр нь бол яг одоо нэг эрэгтэй шатар эмэгтэй шатартаас одоо ялгагддаг нь одоо яг нэг энэ тал дээр болоо гэж нэг
хараад идэг л та эмоц тий ер нь сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь одоо эрэгтэй шатарчнаас одоо жоохон дутмаг байдаг ч юм уу тий одоо нэг хүү илүү болонгууд бүр илүү их одоо баярлдаг ч юм уу тий за би хожчлоо доо ч гэдэг юм уу жоохон моочвол илүү их муу тий одоо за зүй хожигчлаа даа гэл тий эрт одоо сэтгэл хөдлөлөө тий яаж ч эмоц арай өндөртэй эмоц тааш тоглолтой тий сэтгэл болоо эрэгтэйчүүд бол тэр тал дээр арай гайгүй байдаг шүү харин тий яг нэг энэ тал дээр би нэг бачлахаас яг нэг жоохон сүүл хайцаад насаа гэж хэлсэн байхгүй яг эмэгтэй шатарчдад бас энэ тал дээр одоо ажиллахад одоо зөвлөгөө өгч гэж хэлчихсэн. Гэтэ сая бол ерөөдөө башлах маань бараг л үндсэндээ бол гол юмыг бол хэлээд өөр хариулчлаа. Тийм. Гэтэ бас нэмэлтээр бас ямар зөвлөмжүүд энэ танд эмэгтэй тамирчид илүү төлөх үү? Тийм ээ. Сая асуулт асууж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн гол зүйл бол бэлтгэлээ сайн хэрэгтэй байна. Би бэлтгэл сайн байвал сэтгэл зүйд байгаа сайн бол. Тэрэн дээр онлайн бэлтгэл, биеийн бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл гуруулаа явуулж байгаа. Онлайн бэлтгэл бол мэдээж одоо багштайгаа өөрөө хийгээл явна тийм ээ. Онлайн үзэн, намаа үзэн, гараагаа бэлтэн, төгсгөлөө үзэн. Физический бол мэдээж одоо биеийн бэлтгэлийг бол тэмцээний бол маш сайн амарч авах хэрэгтэй, хөдөлгөөн сайн хэрэгтэй. Хэдийн бэлтгэлүүд байна. Сэтгэл зүй бол би бол тэр хоёр сайн байвал дагаад өөрөө сайн болдог гэж үздэг. Хамгийн гол нь өөрөө өөртөө итгэлтэй болоод эхэлдэг бэлтгэл ханчаад ирэх юм чинь. Итгэлтэй байх байдал чинь өөрөө сэтгэл зүйн маш том бэлтгэл болоо явчихна. Тэгээд сэтгэл зүй бол түрүүнээс нар бас тэмцээний дундор бол янз бүрийн илүүдтэй одоо юмд анхаарал сарнж тэр бол анхаарал сарных одоо өөр юм бодох, өөр юм руу төвдрөх бол сэтгэл зүйг бол жоохон сатааруулж өгч өгдөг. Тэгэхээр тэмцээнээр бол зөвхөн тэмцээндээ л 100% ороод тэгэл ерөөсөө бүх юмаа тэмцээндээ зориулаад дуслал тэмцээн эхнээс эхлээл дуусгахад бол 100% анхаарлаа тэмцээндээ бүр алдаж чадвал тэгээд сэтгэл зүйд бол маш дайггүй тоглож болох боломжтой л гэж байна. За хэдүүлээ нэгэнт энэ сэдв рүү орсных дараагийн том амжилтыг бол удахгүй ярина. Түүнтэй холбоотой өргүүдийг ч гаргаж ирнэ. Энэ бол та уусаа мэдж байгаа 2017 оны талаар ярих гэж байгаа тий. За тэрний өмнө одоо хэдүүлээ шатар гэдэг спорт руугаа жоохоор. Шатар гэдэг спорт яг хүнд ямар давуу талуудыг өгдөг юм? Та одоо нийтдээ миний мэдхээр бол 29 жил. За ер нь 30 жил энэ спорттой хичээллэж одоо өдөр болгон хамт байгаа гэдэгт би итгэлтэй байгаа. 30 жил. Тэгэхээр 30 жилийн өөрийн туршлага дээрээ тулгуурлаад шатар танд ямар давуу талуудыг таныг ямар хүн болгож гаргаж ирсэн. Энэ сэтгэл зүйн хувьд те карьерийн хувьд за тэгээд мэдээж бас санхүүгийн хувьд гэдэг маш олон хүчин зүйлийн талаас би асууж байгаа. Тэгэхээр шатар танд юу өгсөн бэ? Ямар давуу талуудыг? Шатар бол одоо яг өнөөгийн яг намайг бол бий болгосон. Шатар бол миний яг амьдралын бол салшгүй нэг хэсэг. Хамгийн гол өгсөн юм гэх юм бол амьдралаас авч ер нь бол бүхэл амьдралаас авч болох юмудыг шатар өгсөн байдаг бодоод. Одоо ялагдал, уналт, босолт түрүүчийгдээ санхүүгийн үед ч гэсэн одоо унсан жив би болсон жив бүгд болоод шатартай нэгт холбоотой. Шатараар тоглож сурснаар бол миний хувьд бол хамгийн том авсан давуу талууд гэвэл мэдээж ямарваа нэгэн шийдвэрийг гаргахад бол илүү нухацтай. Тас өөртөө гаргаж илүү рацнал. Тэгээ бас тооцоолон ер нь бол ямар ч юм нэг тооцоолохтой тооцоолын бол шатар бол хүний тархинд бол ялч тооцоолын системийг бол маш сайн зөвшөөрч өгч байдаг тийм ээ. Олон үеийн цаатай гарах хөлбөрүүд тооцоолоход бол тэгээд стратегиуд бол их алсын шийдвэрүүдийг гаргах төлөвлөгөө боловсруулах давуу талуудыг бий болгож өгч байгаа. Энэ бол их л олон одоогийн яг л намайг бий болгож байгаа юм бол шатрын спорт гэж хэлж болно тийм. Дөнгөж одоо нөгөө шатрын спортоор хичээлж эхэлж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд бас маш их биднийг үздэг юм байлаа. Тэгээд ингээд дэмжиж тэгээд тэдгээр эцэг эхчүүдээс ингээд орж ирж байгаа асуултыг нэмээд ингээд саяны асуултан дээр хэлэхэд та илүү задлаад яг шатар хүүхдэд одоо ийм зүйлүүдийг өгдөг юм а гэдгийг илүү задлаад ярил. Илүү задлаад ярих юм бол ер нь шатар бол ялч хүүхдийг бол тийм уучлаарай би энэ нэмчихгүй та төрөж. Тэгээ нөгөө нэг ямар хугацаанд хичээллвэл ямар давуу тал болдгийг. Одоо жишээлбэл зарим хүүхдүүд бол жил хичээлээ болдог. Энэ үед ямар давуу талууд ярьдаг юм. Мэдээж ишүүг одоо ингэж мэдээж цаг хугацаа бэлтгэл сургалт маань нэмэгдээд явах тусам тэдгээр яг юуг илүү нарийн ойлгоод эхэлдэг юм. Энэ дээр ингээд задлаад бас цаг хугацааны хувьд ярил. Мэдээж богино хугацаанд сураад болж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүс бол яг бүр ихийг биш маа гэхэд ямар давуу тал гэхээр нэгдүгээр хамгийн энгийн жишээ бол сурж байгаа шүү дээ. Тэр бол
шатрын хөлгийн ард ингээд нэг удаан сууж сурна тийм ээ. Шатрын хөлөг гэлгүй бүх юмны ард өөртөө сууж сурна, шийдвэр гаргаж сурна. Баг зэргийн бол төрөний хэлсэн тийм ээ. Оюун ухааны задлж өгнө. Хэрэв удаан суртсан бол мэдээж одоо медаль авлаа, одоо төдөлхийн тэмцээнд оролцож байгаа улсын авраг медаль авч байгаа хүмүүс бол илүү их яг бол зүйлүүд авч байгаа шүү дээ. Читраас бол авч болох. Тий, нөгөө менежментийн ойлголтууд, тий түрүүчийн ярьсан алсын шийдвэр гаргалтууд. Алсын шийдвэр гаргалтаа зоолол тэгэл тактикийн жижиг тактикийн тооцоолууд хүртэл орж байгаа. Тий. Тэр тал дээр бол олон давааллууд байгаа. Мэдээж миний одоодсон би одоо сүүлийн хэдэн жил бол хүүхдүүдтэй хичээлээд явж байна. Тэгээд энийг харахад бол ихэнх хүүхдүүд бол яг түрүү жилдгээр бол ингээд яг бүр нэг гүнзгий хичээл ингээд нэг жил хичээлээ хэдэн сар хичээлээ. Тэгэл за одоо сургууль руу анхаарахгүй болохгүй нэг явах тохиолдол байдаг тийм. Стресс авах юм авчлаа гэж. Тийм. Тэр хүүхдүүд бол яг тодорхой хэмжээний бол мэдээж давааллуудыг авч байгаа. Тэрийг бол үгүйс харахгүй мэдээж авч байгаа тийм. Нөгөө өвчин зүйлсийг бас ойлгох хэрэгтэй тийм. Бидний хувьд бол бас тэгтээ өшөө урт хугацаанд хичээллүүл илүү даваа талтай гэсэн. За одоо ингэж шилжээд идэг те. Шатрыг одоо давуу талуудыг би одоо энэ сая бодож ирсэн асуулт төр марчлаа. Хойно асууя. За одоо хэдүүл шууд 2017 он руу оръё. За их мастер болоод мэдээж олон амжилтуудыг бол үзүүлээд явсан. Тэрний дараагийн би оргил жилийг бол 17 он гэж бодож ин зөв. За яг ер нь бол бараг карьерийн хамгийн оргил жил те. Ер нь бол хамгийн олон тэмцээнд орсон жил болж таарсан. Ер нь бараг 10-аад тэмцээнд байна нэг жил явсан. Акнел бөгөөд ер нь наацдаг бол бид нар бол жилд нэг үсрээд нэг 2-3 удаа гэж явдаг. За нэг үсрээл хамгийн ихтэй нэг 3-4 явдаг байсан. 17 онд бол угаасаа бүх зорилгоо одоо супер их мастер 2600 болгоё гэж тавьсан байсан. Тэр утгаараа бол бараг л 10 хэдэн жил ирээл явал өнгөрөөсөн 17 тэмцээнээс ирлээ тэмцээн рүү явлаа гэдэг циклтэй болсон юм. Та тэгвэл 17 оныг эхнээс нь эхлэх сайхан ямар амжилтуудыг үзүүлв? 17 он бол яг эхлээд он гараад хамгийн ихний тэмцээн гэх юм бол улсын авраг байсан санаж байна. Улсын авраг 2 сарын ихээр хинтийн дадалт байлаа. Хинтэд болсон. Тэр дадалд очиж тоглоод эхнийг улсын аврагт бол 3 дахь удаа дөрөвсөн дэрж байсан. 3 дахь халтан медаль байсан. Тэгээд улсын аврагын дараагийн тэмцээн бол Азийн авраг мэдээж хамгийн том тэмцээн. Тийм, Азийн аврагт бол Бачлаа ахын хувьд бол 5-т орсон. Тэр бол хамгийн одоо яг тухайд бол би 5-д бол Азиарт өмнө орж ирсэн. Тэгээс 5 руу болоо. Гэтэ 2-оос 9 рүү яг өмнө жил нь орсон байсан. Өзбект болсон бас 2000 явсан да баг Өзбекстан Өзбек ч юм яа. Өзбекстан яг өмнөх жил нөх Өзбекстан нэгдүгээр байрын хүн төрүүлээд хагас оноо дутуу нэг 2-оос 9 рүү 8 хүн оноод үзсэн. Тэгээд нэг коэффициентийн дутуугаар яг World Cup-аас хасагдчихсан. Эхний 5-ын аваад би чинь коэффициентээр арай муу байсан. Тэгээд дараа жил нэг ихэд 17 онд очиж байгаа. За 17 онд очиод бол эхлээд эхний 5 үргийн байдлаар бол 6 үргийн дараа бол 2 хожоод 2 тэнцээд 2 хожигдсон байна. Ер нь бол яг ихний 5 бол баг хэцүү болчлоо гэж бодож ирсэн. Яагаад тэгэхээр 2 хожигдсон байна гэдэг бол нэлээ тийм 6-аас 3-тай гэсэн үг. Яг 50%. Яг 50%-тай явж ирсэн. Яг 50%. За ер нь бол яг 5 руу орох боломж бол байхгүй л гэж бодож ирсэн. Маш нэрийн шүү. Гэхдээ яг азар гэх юм уу тухайн энэ тэмцээний коэффициентийн систем цэвэр ажлын систем биш. Тэгэхээр хожигдолтой олон хожигдолтой цэвэр ажилтан бол дээгүүр яг коэффициент гэсэн боломжтой. Өмнөх тэмцээнд яг коэффициентээр хазагдсан байсан. Тэр бол арай өөр коэффициентээс дундаж байхаа. Дундаж байсан. Цэвэр хожил ихээр нөгөө 2 тэнцсний оронд нэг хожоод нэг хожигдсан бол илүү дээр гэсэн үг. Тэгээд сүүлийн 3 үргийг бол яг би 6 үргийн дараа бол бид нар гадаа ингээд тэмцээний дараа уулзж байхад ярьжлээсэн. За одоо ихний тавч худлаа болоо одоо тэгээд тоглоомор байг яриад өнгөрч ирсэн. Тэгтээ дотроо бол үгүй ээ. Бас шанс байгаа гэж. Тэгэл ихний 6 7 дахь эндхийн нэг арай настай их мастертад авсан. Тэрийг хайтаахан гожцсон. Яг миний санахгүй байна. 6 дахь бол гэхдээ би одоо хожигдсон чинь хэм видит санташ хожигдсон. Гэх юм бас одоо миллион мундаг залуу видит санташ гүшараад тэгээд 700 нэлийн өндөр чансаад 750 тухайн үед бас 700 гарантай л байсан ч гэсэн. Тэгээд тэр өргөдөлтөй хожигдсон өргөн нэг
хайлт ярих юм бол онлын тэнцээний төгсгөл байсан. Манайх 3 хүүтэй айл 4 хүүтэй нэг талдаа нэг тэрэгтэй. Тэр тэнцээний төгсгөлийг би өөрөө сайн мэдж байгаа л да. Тэгээд яал нэг хүүгээ буруу байрлуулж амжаагүй болохоор тэнцээ оролдуулдаг байрлал руу орсон. Яг нэг хүүгээ нэг ээж тавьж J6 F7-гээ тавьчихвал тэнцдэг онлын байрлал болдог. Тэр ойлоо мэдж байгаа. Тэр байрлал руу орж чадлаггүй хүүгээ ээж тав төрж чадаагүй ээж 6 дээр айл төрүүлээд ирсэн. Тэгээд яг тэр төгсгөл дээр баг нэлээд удаа нууж ажигдсан юм байна. Манайх хамгаалал айл уул нь бол хамгаалал тэнцдэг л байж байгаа бас. Онлын номон дээр байж л үүдэг байл. Тэгээд тэрэн дээр өөрөө алдаад ажигдсан. Гэтэ хожигдсон ч болсон юм билээ. Тэнцсэн бол ахиад тэнцгэл нөө 4-ний л 2 тэнцэж нэг ажиглаа доор орчин. Тэгээд дараагийн өргөнд хожоод 8 дахь өрг их чухал өргөөс хараар. Хараар хожно гэдэг бол бас их маструудыг бол хэцүү. Тухайн бол Казахстаны их мастертад харж ирсэн. Бас өмнө нэг тоглолцсон байсан бид чинь олимпиадаар тэнцсэн байсан санаж байна. Өмнөх олимпиадаар 16 оны олимпиадаар тэнцсэн байсан. Тэгээд 17 онд хараар тоглоод за гарцаагүй заавал тэнцэх юм бол ерөнхийдөө бол шансгүй болчихсон. За тэгээд Испани 4 мөр дээр 4 мөрний нэг J3 тесттэй тоглосон юм аа. Арай жоохон фокустай 4 мөр тоглосон нь хүү J3. Тэр яг сонин систем тоглосон. Тэр систем дээр бол гараа бол тэнцүүгээ явагдаад дунд дээрс битээр дээр ороод нэлээд бужигсан өргөсөн. Нэг хожигдох болоод хоёулаа цэтнотонд орсон. Нэг хожлын байрлал болоод сүүлдээ манахаар яг төгсгөлд ороод хүчлээ ороод хожлын байрлал руу орж чадсан байна. За энэ өргөн дараа бол ер нь бол нэлээд шанс гараад ирсэн. 8 дуурын дараа 9 дэх өргөрөө хоцох юм бол миний цэвэр хожил маш өндөр байсан. Тэгэхээр ихний 5 руу орох нь бол баг гарцааг болчихсон. 9 дэх хожил. 9 дэх өрг эндгээ одоо 10-ын тэгээд бас залуудаас мэдээж дүүлдэ. 10-ын тэгээд одоо залуутаас өсөж байгаа яг залуу их мастер тухай бас надаас шансаар арай илүү байсан. Би 2-500 өдөлтэй байгаа. 2-500 өдөлтэй миний чансаас нэг айлах болохоор 580 авцсан байсан. За тэгээд бид тэр тоглоод цагаан яг нэг ялгуу дагуутал байрал тавьж байгаа. Байрлалд бол манай тэр өргөн дээр бол айл маш их бодож исэн. Мэдээж хараар яаж хочих вэ гэж тоглолт гарах уу гэж цагаа урсан. Би бол харцангуйар цаг арай ихтэй тоглож исэн. За тэгээд шийдвэрлэх байрлал дээр айл баг цаг дээр нэлийн хэдэн буруу одоо тэнцвэр байрлалаас буруу шийдвэрүүд гаргаад тэгээ хожлын нөхцөл маш гоё хожлын таатай төгсгөлд ороод тэр төгсгөлөөс бол техниктэй их амархан төгсгөл байгаа. За энэ үрийг хоцсны дараа бол тэгэл бус дөргүүдээ хараад бус дөргүүд бол над бас их айтаахан төгсгөлөнд дуусна. Тэгээ хожил баг тэнцээ гарлуудаа ялаа. Тэгээд тэнцсэн хүмүүс чинь бүгд коэффициент ороод доошоо орчиж байгаа. Тэгээд яг ихний 5 дугаар цэвэр орсон. Ер нь бол тухайн тэмцээнд чинь 6-д орсон ч бараг шалгахаар байсан. Очно ихний нэг дээгүүр орсон гэж чадвар чинь хэм блэ эрхээ авчихсан. Эрхээ авгаасаа авчихсан байсан. Хиншил санжаанда хэдтийн за нэрийн за Динклерэн Ванха байсан харин тийм Ванхатад тэнцэжсэн байсан. Ванха байсан санжаанда. Тэгээд 6-д орсон нүртэл эрхээ авчихсан. Тэр тэмцээн бол тэгээд маш одоо хожичод бол маш их баярлж байсан. Ерөнхийд бол зорилго яг тухайн тавьсан зорилго эхнийхээ зорилго байсан. World Cup дэлхийн цомын ямарсан оролцоод үзээ тэр тэмцээн бол биднэрүүд бол нэг л ер нь бол боломжгүй тэмцээн санагддаг байсан байна. Тийм. Дэлхийн цом гэдэг бол яг 2 жилд нэг болдог. 2 жилд нэг бол шатарчдын 128 шатарчд оролцоод тэгээ шууд хасгадаг системээр явдаг. Бүгдсэн системээр тийм манай махаа тийм. Тэгээ шууд хасгах системээр явдаг. Шатарчдын одоо баг хамгийн шалгуур өндөртэй хамгийн чанга тэмцээн юм уу? Тийм. Одоо яг л тухайн маш олон шалгуураар гараад ирж байгаа. Тийм, маш олон шалгуураар гарч ирж байгаа. Шилдэг зоор нэр. Тийм, энд Монголоос анх удаа Бачлуу ах маань тоглосон. За тэгээд тоглохдоо хамгийн одоо эхний учраа Английн 7 удаагийн авраг. Би түрүүн та бүхэнд анх эхлэхэд хэлсэн те. Нөгөө candidates гэдэг шатрын тэмцээнд нийтдээ бараг 8 9 ч байна тоглосон. Тэгэхээр энэ дэлхийд тухайн оргил үедээ 4 ч гисчихсэн. Тэгээ Майкл Адамс гэдэг хүн бол бид нар суралцаж одоо өргүүдээс нь жишээ авч одоо шүтэж ингэж явдаг хүн. Энэ хүнтэй Бачлуу ах хоёр одоо цагаанаас нэг хараас нэг тоглолдог. Тэгвэл хоёулын дээр нь тэнцсэн байгаа тийм. Энэ бол маш том үзүүлэлт гэж бол үзэж байгаа. Тэгээд энэ үргийн дараа шууд рапид руу шилжсэн үү? Тэгсэн. Яг маргааш нь 2 тоглоод 3 дахь өдрөө рапид шууд рапидын тэнцвэл тайбрейк руу ороод. Тийм. За ингээд рапид руу шилжихээс өмнө хэдүүлээ Адамстай тоглосон
одоо шууд гарааг харуулъя. Гэхдээ энэ дэр нэг их юм асуухгүй. Зөвхөн ганцхан л нэг асуулт байгаа. За, ярьж байгаа. 17. Тэгээд 17 онд чинь та бас Монгол улсын насан туршидтын Rapid Билсээр төрүүлсэн. Тэгэхээр чи энэ юунд явах юм бас бэлтгэл маш олон тэмцээнд тоглосон. Абу Даби, гадаадаар Астана Open нэлээд 4-5 тэмцээнд явчаад очиж тоглосон. Форм бол маш өндөртэй байсан. Астана Open-д Абу Даби Open гэдэг Абу Даби Дос Open бол 5 дугаар байранд орсон, шагнал байранд ороод нэлээд том бас шагналж ирсэн байсан. Тэгээд дараа нь Астанад бас сүүлийн өрөө 1-р шин дээр аврагын төлөө тоглоод бас харамсалтайгаар яг сүүлийн өрөө хожигдсан юм а тэр яалтч одоо хожуулт өрхийн хожуулт гэсэн. Бас нэлээд том шагналын төлөө чухал тэмцээн байсан. Open тэмцээн ч юм уу зөвхөн шагналын төлөө тоглосон шүү дээ. Тэгээд сүүлийн өрөө 1-р шин дээр яг аврагын төлөө тоглоод хожигдоод. Ер нь бол их тэмцээнд бол ихний хидрүү үздэг болсон байсан. Аль ч Open-д очиад тоглосон бол маш амжилттай өндөр үзүүлэлттэй. Тэгээ форум бүрэн орцсон тэмцээнд очиж оролцсон байгаа. Эн чин яг хэдэн сар хэдэнд болсон бэлээ? 9 сарын яг одоо би яасан юм Абу Даби Open 5-д орчоод ирэхэд 8 сарын 26 байна уу долоо ирээд манай хүү төрж ирсэн. Яг намайг гадаадаас яг хүүгээ төрөл 2-3 хоноод би юу явсан. Ерөөсөө нэмлэгээс нь баг гараагүй багтан шахвал Адамстай тоглох гэдлийн цөм рүү явжсэн. Тэгэхээр яг 9 сарын ихээр болсон тэмцээн байна. Ингээ Адамстай тоглоход би нөгөө яг шатар сурж байгаа хүмүүстэй насан туршид ангийнхантай Итали гарааны суурийг маш сайн тавьдаг цагаанаас. Тэгээд нөгөө манайхан Итали гараар тоглох дуртай цагаанаас хараас нь практик болгоод хэдүүлээ тоглоцгоо гэхээр хараас нь тоглох дурггүй. Тэгмүүд би албаар бүр энийг татаж авчирсан байхгүй юу. Таны хувьд хар талаас яг Испани гарааны өөдөөс яг сонгодог хувилбар. Испани гинэ. Итали гарааны өөдөөс яг сонгодог хувилбарт тоглож байгаа. Тэгэхээр мэдээж таны хувьд бол Етавыг бол багасаа бас тоглосон. Тийм. Тэгээд багасаа тоглосон болохоор мэдээж сонгосоод бас угаасаа мэдж байгаа бүх юмнуудыг нь. Тэгээд хар талаас одоо нэг Итали би түрүүн одоо ингээ хэл ам ороос л тоо. Итали гараанаас тоглож байгаа хүн одоо суралцж байгаа хүмүүс маань Итали гараар илүү болдог гэж бодоод байдаг. Хар талаас нь та яагаад сонгосон шалтгаануудаа үзэгчд маань яг одоо дэлхийн бүрэн өндөр зэрэглэл дээр очоод тэгээд тоглоод байна шүү дээ. Тэгэхээр бүрэн боломжтой гэдгийг илэрхийлээд байгаа. Тийм. Ямар шалтгаанууд байна? Тал гараа бол ер нь сүүлийн үед бол хараас модны болоод хамгийн их тоглож байгаа бас гараануудын нэг. Тэгээд хар талаас бол миний хувьд бол яг угаасаа энэ тэмцээнд бол эхлэхээс өмнө дэлхийн цом эхлэхээс өмнө гол бэлдчихсэн гараа Е4-ээс Е5 болоос. Е5-ыг бол бүх хөлбөрийн за бараг л яг энэ тэмцээн эхлэх нь бол Е4 Е5-ыг бол за дуустал нүдсэн гэд буруудахгүй дээ өөрийнхөө бол Е4 Е5 тэгээд гараа дууслаа гэж ярьж байсан. Цагаан яаж нүдсэн бэлээ. Тэр бол Е4 Е5-ыг бол үнэхээр үзсэн. Тэгээд Адамс бол угаасаа л Е4 хийдэг байсан. Тэгэл Е5-ыг хийгээл бүхэл ямар ч хөлбөр ирсэн бэлэн бэ гэж бодож байсан тийм. Өөрөөр Испани дээрч тэр Итали дээрч тэр тэгэл дөрвөмөр аль нь ч ирсэн бэлэн байсан. Маш сайн бэлтгэлтээс учраас Итали гараа сонгож тоглосон. Дээр нь Итали гарааг бол хараар тоглох бол их айтайхан байдаг. Өөрийн хувьд бол маш олон тоглолтын дээр тоглож ирсэн туршлагатай. Дээр нь гараан дээр бол онцгийн асуудал байхгүй тэнцвэр байвал гэж үздэг. Тэгээд гараас бол тийм тэнцвэр байрлалаас тоглож явсан аа. Бусад гараанууд байгаа шүү дээ. Сицил ялангуяа хүмүүс дуртай. Жохон төвөгтэй ч бас гараад тоглох. Ялангуяа нэг жохон нэг шахуулсан юм шиг байна. Шахуулсан юм шиг. Франц маань, Каркан маань ч үү. Тэр тэгэхэд Итали гараа бол ер нь харьцангуй гараанууд бол нэг тийм асуудал багтай. Шууд харахад төвөө. Шууд тэнцүү. Гараануудыг хөлгөө тэнцүүхэн тийм байрлал үүсдэг байна. Онлайн судлаа тоглоход бол бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Ялангуяа Е4 Е5 бол одоо тоглож байгаа хүмүүс бол би бас Е4 Е5-ыг бол их илж зөвлөгөө өгдөг юм байна. Томоохон л үйлчлүүд нэг тийм. Би нөгөө Сицил тоглодог байж байгаа Е5 руу нэлээд орж исэн. Тэгээд их бас дуртай хараас. За тийм байна. Тэгээд энэ үүрэг дээр холбоотой хоёр дахь асуулт руугаа хэдүүлээ орцгоё. Хоёр дахь асуултаа нөгөө яг 2 удаа тэмтсэн. Тэгээд Rapid руугаа шилжиж байгаа. Тэгээд 3 дахь тоглолтоо харамсалтайгаар хожигдсон. Хожигдсон 3 дахь нь баха тий. Тий, хараар хожигдоо цагаанаар тэмцсэн. Rapid 3 дахь нь өнөө 4 дахь нь өнөө дараалын санахгүй. Тий, би тэр яг оройны одоо жишээлбэл 3 дахь хожигдоод маргааш нь та хожих юм 4 дээр хожих юм бол тэмцэж байгаа ш дахиад тэмцэж байгаа. Тэгээд одоо явж бүр Адамсыг хожоод тэгээд 64-т шалгарна тий маш том ийм ситуац байна. Тэгээд энэ бүр амьдралын карьерийн
хамгийн бас оргил үе яагаад. Тэгээд би тэр шөнийг асуумаар байгаа байхгүй юу. Яг хожигдоо тэр орой маргааш би яах вэ? Тэр үед сэтгэл зүй ямар байсан бэ? Нойр хүрсэн үү? Тэр орой та гэр бүлийнхаа хүнтэй ярьсан уу? Яасан бэ? Юу хийсэн бэ? Тэр за ер нь бол классик 2-2-гээ тэнцээд 3 дахь өдөр. Аха. За 3 дахь өдөр бол 2-2 тэнцсэн байж байгаа шүү дээ. Маргааш рапид бол. Угаасаа маргааш та дуусчихсан байхгүй. Рапид нь нэг өдөртөө дууссан. Нэг өдөртөө. Тэр орой хөгжилтэй орой болсон. Хөгжилтэй гэж 2 тэнцчээ бэжсэн чинь гинт яасан. Орон хоолны дараа баха би нэг хоолны араас хүүтийн юм уугаад гидснэлээ эвгүрхэд. Тэгээд бүр одоо бид нар ч тэгэхэд гурлаа явжсэн. Одоо тухайн Шатралгын ерөөс сайн баярах одоо Наранбаатар ах хоёр. Одоо бид гурав Тбилисигийн гүржийн түргэн дээр очиж би тусал хийлгэж гайгүй болж ирсэн. Нийлээ мужигнаад. Тийм байна. Нэг хийггүй болсон юм аа. Тэгэхээр хордлого маягийн юмд ороод тийм. Тэгээд шин маргааш нь баг бүр шөнө ирж унтчихаа. За тэр бол яг хөтэ миний хожигдолтой бол нэг өөрийгөө өмөрөх шалтгаан биш л дээ. Гэтэ яг ч хүчин зүйл болчихж байгаа. Тэр шөндө би жоохон тавгуурхаад тонцсон гэсэн. Тэр нь тусалтаараа хэлгээд гайг болгож эргэж ирээд тэгээд шөндөө бол бас баг зэрэг жоохон мэдээж дөрөв маргааш шийдвэрлэх хэрэгтэй. Саяын байдлууд бас сэтгэл зүйд нөлөөлчихөж байгаа. Одоо би ингээд нэг баахан явчлаа. Би өвдөж явсан маргааш тоглож чадахгүй тийм. Хичнээн шалтгаан гэж сонсогдож байгаа ч угаасаа л бодит болцсон. Одоо жишээ нь нэг өөртөө хитгэл маань жоохон басаач байгаа. За маргааш одоо ядарцсан очиад яах вэ гэдэг өөртөө хэлцэгдсэн. Тэгээд тэр эргэлзээ бас жоохон нөлөөлсөн. Маргаашийн тоглолтод ялч юу гарч ирсэн. Сүүлд бландер хийсэн. Сүүлийн нөгөө тэнцээ бараг тэнцээ одоо Берлинийг бол битгэд бол тийм Берлин хамгаалалт тоглосон. Энэ бол гол бэлдсэн юм Берлин, Итали хоёр дээр бэлдэж орчихсон. Аль нэг юм. За тэгээд хоёр дахь дээр бол Итали тоглоогүй Берлин тоглосон. Тийм. Берлиний үргийг яг бэлдэж байгаад бэлдчихдэг байж. Тийм. Тэгээд тэр тэнцээ байл авсан юм уу? Гараад асуудаг. Тэгээд төгсгөл хүртэл тэнцээ явж чад нэг жижигхэн бландерыг авчихсан. Маш харамсалтай. Уул нь бол шахуулаад тэгээд нэг бүр галцааг болж гисэн бол нэг харамсанхан байхгүй бас нэг юм сураад өө гэдэг. Үнэхээр ингээд техникэлээ ажигласан юм байл дээрсгээ бодох. Тэр байл дээр бол бараг тэнцээний байл дээр өөрөө ганцхан бландер хийгээл хожигдсан. Нэг бод сул өгсөн тий. Маш том темп өгөөд ингээд. Угаасаа тэр төрсгөл байсан. Мөр тэрэг тэмээтэй тий. Берлинээс үүсдэг төрсгөл ингээд. Би бол уулын дэрийг бол тухайд бол маш сайн судалсан дорж исэн гарамт нэг. Тэр ялч очигдоо дараагийн хожих гэж үзээд угаасаа Адамс бол маш найдвартай тоглож шүү дээ. Дээд тоглосон. Дөрөвдүгээр бол хожих гэдэг оролдох гэж үзсэн бэлдсэн гараануудаа хийсэн. Тэгээд ялч гараан дээрээс ялгүй дав гэж хэлэх юм уу нэг тэнцвэртэй байрлал бол явсаар гал тэнцсэн. Адамс л хий гаргаагүй л дээ. Тэгэхээр энэ хичнээн энд одоо ингээ рапид руу шилжиж хожигдсон гэсэн классик дээр хоёр тэнцэнэ гэдэг бол маш том. Энэ одоо бас эвдэгдээгүй байгаа. Монголын дараагийн шин бас ийм рекорд болж байгаа шүү дээ. Энд чинь сүүлд манай тамирчин нэг оролцсон тий. Гаярд оролцсон. Гаярд оролцоод классик дээр хожигдсон байгаа. Тэгэхээр классик дээр тэнцэн гэдэг чинь дахиад бас их том амжилт. Дахин танд бас баяр хүргэе. Монголын рейтингээрэж тэр амжилтаараач тэр яг энэ том одоо дэлхийн цом World Cup ч гэсэн одоо рекордо тогтоогоод авсан байгаа. За тэгээд одоо би энэ гурван өргөтэй холбоотой сүүлийн асуулт биш ам авалт байна. За ямар ам авалт вэ гэхээр энэ гурван өргөч юм уу те нэмэлтээр та бас сонирхолтой өргөдөө оруулж ирж болно. Хоёлаа миний YouTube хуудсанд тэгж яагаад нэг боломжтой өдөр энэ жилд ч юм уу дараа жилд ч юм уу багтаад ойрын 6 сарда багтаад гоё тайлбартайгаар хамтдаа суужгаад видео хий. Ийм амыг бас авж байна. Тийм аль энэ гурван өргөч юм уу эсвэл аль нэг өргө дээр ч юм уу илүү яг өргөө задлаж яриад хөнгөн бас 30 минутын видео хийгээд оруулъя. Зөвшөөрж гэнэ үү та. Шууд баг видео дээр тэгж одоо зөвшөөрөхгүй харахгүй. Тийм зав зайн болоод тэгэхээр гоё. За тэгвэл тэрийг удахгүй та бүхэндээ хүргэх нь байна. Би бас Гүндав аахаас ам авсан. Ингээд Гүндав аах Бачлуу аах хоёртой хийгээгүй байгаа. Хоёулантай нь хийх юм байна. За ингээд ямар ч байсан 2017 он бол Бачлуу аахын хувьд бол маш том одоо үзүүлэлттэй, амжилттай олон рекордуудыг ингэж эвдсэн жил байлаа. Тэгээд мэдээж тэрнээс хойш та бүхэн мэдж байгаа ковидын улмаас болоод гадагшаа тэмцээн явуултууд маань биднэрт угаасаа баг байдаг байсан бүр ингээд баг болоод хязгаарлагдмал болоод ирсэн байгаа. Тэгээд хөл орой тавигдаад
цаг сайхан болоо. Цаг сайхан болоод таны карьер Монголын анхны одоо супер их мастер болохыг бас өрөөж байна. Тэгээд ингээд хамгийн сүүлийнхаа асуултыг баярмаа хөтлөгчд маань асуулт байна уу? Тий. За асуулт бол ерөөхдөө бол. Тэгвэл хамгийн сүүлийн бас одоо үзэгч түмэндээ зориулаад хэлж байгаа хэлхийг хүсэж байгаа. Би энийг бүр ингэж хэлье гэж бодсон юм. Намайг би нэг худалдан айлж үйлдвэрийн танхим дээр шатрын тэмцээн болоод би тэнд оролцож исэн. Тэгээд яг мөнгөн туулагчтай би яг тэр тэмцээнд тэнцэж исэн. Яг л миний нэг ингээ сайлжирч эхэлж исэн 14 5-тай үе. Тэгэхээр ингээд яг ингээл гаднаас та алхаж орж ирээл. Ер нь угаасаа таныг ингээ нөгөө рол модело болгоод бас ингээд гүндээ баах таныг ингээд угаасаа өсвөрийн тамирчин байсан. Шүтэн одоо бишрээд явж исэн. Тэгээд таны илүү бие онцлогийг бас дурдмаар байна. Түрүүн баярмаа ихч манч дурдлаа. Маш найдвартай. Дээрэс нь маш нэгт. Энэ ганцхан шатрын хувьд биш. Одоо хүнийг ингээд даган дуурайгаад хүнээс суралцахдаа би өөрөөсөө ганц шатрыг нь хардаг байхгүй. Тухайн хувь хүнийг нь хардаг. Маш юм нөгөө түрүүн та хэлжсэн сахилга баттай тэмцээнд оролцдог байсан. Өглөө биеэ бэлддэг байсан гэх мэт. Таныг ингээд суугаад тоглох нь хүртэл их маш гоё харагддаг. Сүрлэг харагддаг. Одоо ингээд сууж байгаа нь хүртэл ингээд даган дуурайж шүү дээ, тэ. За тэгээд гаднаас орж ирээд алхаад маш тайвнаар хувцаа үлгөөд ингээд яг сууж байгаа. Энэ мэд үйлдэлүүд тэдгэрийг бол би их одоо үлгэр жишээ авч ганц одоо шатрын тоглолт бол мэдээж үлгэр жишээ авах нь маш олон байгаа. Тэгэхээр одоо рол модел болоод одоо надад ч тэр одоо цаашдаа явж байгаа өсвөрийн тамирчид бүгдэнд нь одоо маш зөв үлгэр дуурайллыг та үзүүлж явж байгаа. Тэгээд тэдгээр хүмүүстэй зориулаад хамгийн сүүлийн үгийг танд үлдээе. За ерөнхийдөө бол одоо би шатрын хувьд бол мэдээж одоо бүх зүйлээ ингээд бүх сүүлийн анх сурснаасаа одоо хүртэл шатрын спортоос ганц ч удаа баг ингээд хичээлэг өдөр байхгүй одоо бол тууштай хичээлж хамгийн гол юм бол одоогийн сурж байгаа ер нь бол хүмүүстүүд хийлдэг л дээ тууштай байдал. Тэрээс өдөр болгон хичээлдэг юм аа. Одоо ядчил өдөр болгон баг нэг цагч болгоо байхгүй ялангуяа мэржлийн төвшөнд бэлдэж байгаа хүмүүс бол тэрнээс хамаагүй л байна. Тууштай байдал бол амжилтын үндэс бүх юм дээр бол тийм ээ шатрал дээр бол спорт дээр бол бүр тийм шүү дээ тууштай. Тэрийг бол их захиж хэлэх дуртай. Ихэнх хүмүүс бол тэгж тууштай бэлтгэл хийдэг. Зарим нь бол ингээд замын голоос шантардаг олон тохиолдол байдаг. Одоо тэгэхээр бол тууштай байдалтай бэлтгэлээ сайн хийгээд тэгээ хамгийн гол нь өөрийнхөө бас сайн талыг олж харах хэрэгтэй. Тоглолтын хэм маяг зүг тодорхойлох хэрэгтэй. Тэгээд тоглоод өргөжлүүлээд тоглож чадах юм бол шатар дээр бол амжилт авах бүрэн боломжтой. Миний хувьд би бол өөрөө бол сүүлийн одоо түрүүн хэлсэндээ 17 оноос хойш яг одоо ингээд одоо ковид болмос бол их тоглоогүй байж байгаа. Одоо дараа жилээс бол харьцангуйгаар тоглож их төгс зорилго тавьсан байгаа. Нэгдүгээр нь 17 оноос хойш олон ч хүчин зүйл нөлөөлсөн дээ. Яг 18 онд бол хоёр жоох хөвгттэй болсон. Тэр нь бол тэмцээнд оролцдог маань яалтчгүй багсан. Бид рүүгээ хагацаа хэсгэж байна. Одоо бол эргээд чатартай ирэх бас нэг цаг нь тоглоод ирэх цаг нь болоод ирж байна. Ялангуяа ковид тавигдсны дараа цар тахал тавигдсны дараа бол 2600 гэсэн мөнгөтэй шилжүүлэх хамгийн 2600 гэсэн рекордыг одоо тогтоохын төлөө бүх хүчээ шахаад бол зүтгээд үзнэ гэж бодож байгаа. Ирэх онд бол одоо 22 оны гол зорилго маань байна да тэр зорилгоо бол бүх хүчээс шахаад үзнэ. Өмнө нь бол яг 71 гэж хурцчаал 2571 гэсэн рекордоор. Тийм 2571 дээр нэр Монголын гадаад ирдэг. Нэг унгаагаад буцаад олны бол одоо ахаад жоохон явж байгаа. Тэрийг л ахиулж гол зорилготой явж байгаа. Тийм хамгийн ихний зорилго бол тэгээд тэрнийхээ төлөө бол бүх хүчээс шахаад үзнэ. Тэр нь шатрын спортыг бол Монгол хамгийн гол нь ямар ч спорт гэлдэг нь урд нь түүчээлээд яг ингээд замыг гаргаад явах өөрөө маш хэцүү. Яг зөв. Хэрвээ нэг ингээд замыг гаргаад өгөөд мөсийг шууд ардаас нь ингээд ордог. Араас нь ингээд яа орчдөг. Тийм л. Тэгэхээр бол би бол өөрийгөө бол бас нэг төрлөөд тэгээд шатрын спортыг яг зам гаргаа явж байгаа л гэж бодож байгаа. Тэгэхээр маш их хариуцлагатайгаар тэр замаа бол илүү хол явуулахыг л хичээж байна да тийм. За баярлалаа. Ингээд тийм та бүхэндээ Бочлон их мастер Монголын одоо 10 жил ноён оргил тэргүүлж явж байгаа. Та бүхний замыг цаашдаа гаргаад өгнө. Тэгээд энэ гаргаад өгнө гэдэг бат итгэлтэй байна хоёр хөтлөгчийн хувьд. Тэгээд танд юуны төрөнд бол
Монголын анхны топик мастер болоорой гэж одоо Noodle podcast-ийн хоёр хөтлөгч маань бол одоо хүсэн өрөөж байна. За тэгээд та бүхэнд маань маш их хэрэгтэй подкаст болж өндөрлсөн байх. Тэгээд энэхүү подкастынхаа дугаарыг нэрлэх юм бодсноо. Бодсонгүй ерөөсөө нэр бодох ерөөсөө гарсангүй. Нэрүүд байгаа тийм. Тий, одоо бид хоёр ингэж өгдөг байхгүй юу? Энэ дугаар дээр танд бас өгөх боломж бас байна. Яг ингээ би сэрс. За энэхүү дугаарынхаа подкастыг одоо Монголын одоо тэргүүлэгч тамирчин тий. Найдвартай супер их мастрын одоо жим одоо зам тий гаргасан гаргаж яваарай гэж өрөөгөөд одоо Монголын супер их мастрын жим нь байх болтугай гэж нэрлээд энэхүү подкастаа өндөрлж байна. Тэгээд дараагийн подкастаар уулзтлаа. Манайхаа түр баярлалаа.